15, 16, 17, 18, 19. Саний юм би 34 тутсан байх юм. Миний хүчний морьтой штэ. Цайныхаа халуун дөр хүрээд ирлээ. Хоёр азартайгаа л аллаа. Үлсний нарийн маргааш хайдаа. Үндэсний баялагын сан 3 төрлийн сантай. Иргэдэд зориулсан хуримтлын сан, улс орны хөгжүүлэхэд зориулсан хөгжлийн сан, хоёр чүйдэн зориулсан ирээдүйн өв гэсэн 3 сангаас бүрдэж байна. Үүнээс иргэдэд зориулсан хуримтлын санд эхний ээлжинд 495 тэрбум төгрөгийг төрийн өмчит уурхайнуудаас иргэдийн нэрийн дансанд шууд байршуулжээ. Энэ жилийн 138 мянган төгрөг бол зөвхөн эхлэл. Цаашдаа өнгөрсөн 30 жилд алдагдсан баялагуудаа баялагын санд авч чадвал иргэн бүрийн дансанд жил болгон 10 сая төгрөг шууд орох боломжтой. Хүн болгоны дансанд мөнгө төгрөг орж ирж байгаа юм байна штэ. Энэ ямар учиртай миний хүү? Би нэг үзээд хийе. Хоримтлын нэрийн данс 138,993 төгрөг. Энэ хүүвит хоёрын дансан 138,993 төгрөг орсон биз дээ. Та эдэгч бас орсон баг та. Үгүй тэгэд энийг яаж авах вэ? Энэ чинь зүгээр авахгүй ээжээ. Би маар сархан юм зориулахгүй байхгүй юу? Энэ чинь зөвхөн боловсрол, эрүүл мэнд, орон сууцд зориулж байгаа. Уг ухаандаа одоо та хоёр эмнэлэг домлого явна. Тэрэнд чинь хэрэгжилж болно. Бид хоёр одоо үр хүүхдээ сургууль соёд оруулна. Тэрэндээ зарцуулж болно. Орон сууц худалдаж авна. Тэрэндээ нэмэр болох юм байхгүй юу? Ухаад л байдаг, гаргаад л байдаг. За ард түмэн бидэнд наалтгаж багтаа баг. 138 мянган төгрөг. Гэхдээ эн чинь юу авч хөрөх юм бэ? Шаамэндээ. Эн чинь зөвхөн хэл шүү дээ. Эн чинь монголчууд биднэрт байна шүү дээ. Байгалийн баялагын үр ашгийг эрэх тэгш өв тэнцүү хувааж өгж байгаа нь энэ байхгүй юу? Эн чинь зөвхөн Эрдэнэс Монголын бүх ордуудын 34% ноогдох нэг жилийн ноогдол ашиг юм байхгүй юу? За. Үгүй тэгээд ингээд цацаа тараачгаар чинь одоо сүүлд нь барилга байшин сургууль цэцэрлэгээ яаж барих юм бэ? Улс эх орон чинь ингээд хөгжихөө. Энд чинь бас тусдаа зориулсан хөгжлийн сан гэж бас байгаа юм. Энэ сан чинь байна. Улсын төсөв ашигтай ажиллана. Тэр ашигын 50%-ийг нь тэр сандаа шууд оруулаад одоо нөгөө станц барих. За тэгээ том төслүүдээ энэ хөдлөхөд чинь энэ мөнгө чинь энэ сан чинь хэрэг болж байгаа юм байхгүй юу? За. Уг нь бол ястаа сайхан л сонсогдож байна. Тэгээд одоо тэр баялгаа одоо бид нар ингээд идчихээр одоо энэ ирээдүйн хойч үе маань одоо яана гэсэн үг вэ? Бид нар чинь зориулсан бас сан байгаа шүү дээ. Ирээдүйн өв сан гэж сан байгаа. Байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65%-ийг улс хурааж аваад ухаандаа 2030 он хүртэл хав дарж хадгалж хамгаалж агаад эд ирээдүйн хойч үеийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх зориулттай тийм сан юм баггүй юу? За. Өнөө хэдэн хулгайч дарга нар нь хулгай хийж чадахгүй болох юм байна л да. Сүйтэй өнөөнийхөө шимээр нь сангаа арвжуулаад гэж байгаа юм байна шүү дээ. Тийм ээ үгүй. Тэгс үгүй. Тэгээд энэ томоохон ардууд нь ердөө хоёрхан л орд идэг юм уу? Үгүй. Хийд байгаа юм болоо. 10 лав байх. Тийм үү? Үгүй тэгээд бус ордууд нь яасан гэсэн үг юм? За тэр шүү дээ. Энэ телевизээр яриад байгаа шүү дээ. Энд чинь бидний өмч. Ард түмэнтэйгээ хуваалцахгүй. 34% ноогдол ашгаа өгөхгүй гэснийг хэдэн гэрүүлийн талаар яриад байна да. Тэднэр чинь шүү дээ. Хэдийн төр засаг маань хулгайлагдсан ордуудаа өөр юм болгоод авчихвал мөнч хэрэгтэй юм байгаа шүү дээ. Тэр хулгайлаад авчихсан юмыг эргүүлээ, цуглуулад ард түмний гар дээр ирнэ гэдэгчтэй мэдэхгүй. Хэцүү л байхаад. Бүгдээрээ ажил хийж нэг орлого олно. Бизнес хийж орлого олно. Дахиад Монгол хүн болж төрсний орлого нэмэгдүүлж тэгээ болоод явчихна та. Энэ ирэх жилүүдэд байна шүү дээ, тий. Энэ баялагын сангаан аривжуулаад хідүүлээ Улаанбаатар хотод нэг юм уу хоёр өрөө байртай болж болно шүү дээ. Ийм хөөрхөн шүү дээ. Хүн нар нэгтэд алдсан гэдгийг хардаас явчихад ирээ. Эд
сайхан цаг иршнэ. Өнөөдөр манай чухал сэдв нэвтрүүлгийн сэдв бол баялагын тухай, байгалийн баялагын тухай, баялагын сангийн тухай. За, баялагын сангийн тухай хууль өнгөрсөн жил одоо 2 дэргэд сайдын санаачлаар батлагдсан. За, энэ оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За, яг хэрэгжих болоод эхэлсэн чинь бас бөөн хэрүүл тэмцэл эхэллээ л дээ. Төлбөртөө одоо чагсаал хийхийг оролдож байна. Хэвлэл мэдээллийн байгууллага ашиглаж одоо дайрж байна. Бүх уул уурхай гэсэнгүй шүү дээ. Стратеги ор дээрээс нь усын сүнсийн байгууллаар ирсэн. Одоо энийг ард түмний мэдэлд авнаа, төр давнаа, хуримтлын санд авнаа, 34% авнаа гэсэн чинь л сүүлийн 2-3 сар бол бужигналалтаа улс төр нь засгийн газар огцруулна. Одоо тий оюун эрдэнэ шилмэн хүн байхгүй болчихлоо шүү дээ. Энэ гэхдээ оюун эрдэнэ ирэхсэд ялагдахгүй. Би бол тэрэнд итгэлтэй байгаа. Байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалтанд орно гэж заасан. Төр хамгаалах хүргээг үүсгэх хэрэгтэй. Ард түмний мэдлийн хөрөнгийг төр хамгаалах хэрэгтэй. Сая бол бид нар юу сайн хийсэнгөө л нүүрс тагсан хулгайг бол сайжруулсан шүү дээ. Тэр бол бас энэ хоримтлал сайн нэмэгдэж байгаа байхгүй юу? Яг үндэ бол бас үнэхээр хулгай хийсэн л байхгүй юу? Энэ хоримтлагдж байгаа хөрөнгөө одоо засгийн газарт биш. Тэ? Иргэдийнхээ шууд хоримтлын дансанд нь мөнгөний хоримтлуулдгаараа зарчмын ялгаатай. Тэр байгалийн баялагтаа эзэн суугад ч энэ байхгүй да. Үндсүүлийн 6-гийн 2-д энийг үндэсний баялагын санд төвлөрүүлж ард түмэнд өгөөчтэй тэг шудраг байлгана гэдэг заасан. Одоо үндсэн хуулиар хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ байгалийн баялагтаа эзэн болох хамгийн чухал болох нь баялагын сан. Баялагын санд үйл. Ер нь энэ төр нийгмийн туйлын зорилго гэж юу юм бэ чи зөв? Монгол өрхийн орлого шүү дээ. Бодиттой орлого, инфляцид идэв. Тэр орлого аль болох олон хүн нийтээрээ сайхан амьдрах. Тийм Монгол өрхийн орлого л өсөж байгаа шүү дээ. Тэрийг л бид нар тэрний төлөө л өөр яг юуны төлөө байд юм бэ? Оюу толгой, 5 толгой мэтчлэн том уул уурхайнууд дээр улс төрийн бүлэглүүд нь очиж суудсан. Угаасаа нэгэнд баяжсан хүмүүс чинь ер нь нийт олонх нь ядуу хууль төдөрт ашигтай байт юм шүү. Төгрөгөн ч байна уу, доллар ч байна уу, тэрбумаар ашиг хийх гэжсэн тэр хүмүүс бол асар олон зуун сая төгрөгийг одоо хэвлэл мэдээлэлд өгч нөдүүлнэ. Одоо яг үнний төлөө ард түмний эрх ашиг гэж дуурсан хүмүүсийг балбах гэж энэх мөнгийг зарцуулдаг. Өнөөдөр оюун эрдэнэ тийм байдалд орчлоо л доо. Монголын ард түмэн ухаантай. Би Монголын ард түмэнд итгэдэг. За ямар ч үсэн 30 жилийн тэмцэл одоо хэрүүл тэмцэл носолмос олон л юм боллоо. Ямар ч үс эцсийн одоо байгалийн баялаг ард түмнийх байх ёстой гэдэг үзэл санаан дээр нэгдээд баялагын сангийн тухай хуулиар батлаад монголчуудын элдгээр сайлаа бэлтгэр саваа бэлдээ гэдэг энэ тогтолцоог бол гаргачлаа. За одоо яаж ийшээгээ байгалийн баялагаа цуглуулах вэ, хоримтлуулах вэ? Нөгөө саваа дүүрэх ёстой шүү дээ. Энэ дээр одоо Эрдэнэт оюу толгой, 5 толгой мэтчлэн том уул уурхайнууд дээр улс төрийн бүлэглүүд нь очиж суудсан. Үүнийг дасан зогсоож дайн зогсооё гэвэл энэ дээр байгаа өмч хөрөнгүүдийг бүгдийг гэсэнгүй шүү дээ. Тодорхой хувийг ард түмэнд нь мэдүүл хяналтанд оруулъя л гэж. Одоо нэг юм байгаа. Монголын ард түмэн баялагтай эзэн баймаар байна. 34% авах ёстой. 34% түүнээс дээш нь авах ёстой үүрэгтэй. Энэ нь бол өөрийнхөө төлөө биш байж болно чи болж ээж болно. Бидний хойч өр хүүхдүүдийн төлөө энийг хийх ёстой. Монголын найдвар, ирээдүй боломжуудыг хулгайлсан тэр олон уул уурхайн улс төрийн бүлэглүүдтэй Монголын ард түмэн одоо тэмцэхгүй бол бид эргэлт буцалтгүй Азийн төвд байдаг Африкийн нэг хэсэг болж хувирна гэсэн үг байхгүй. 100 жилийн дараа хэсэг монголчууд 100 жилийн өмнө ямар муу өөдгүү монголчууд байсан бэ гэж бид энэ улс даяараа энэ үеэрээ бид хариуцлагад орно. Бид үеэрээ хариуцлага өгч яваа. За эхлэв. Та галцаас өгч өгөх. Микрофон зүгээр те. Оюун эрдэнийн засгийн газар ажиллаж эхэлснээр хувилдаанаар хувьчлагдсан эрдэнэ үйлдвэрийн 49%, хөтлийн цемент, гархны төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авч иргэдэд шууд өгөөж өгөх үндэсний баялагын санг байгуулав. Оюу толгойн гэрээг Монгол улсад ашиггүй болгосон. Дубаан гэрээг цуцалж, хувилдан хувааж савьсан хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлөвлөж, дан пуурлаас гаргасан. 5 толгойн нүрсний хулгайг зогсоосноор улсын төсвийг нэмэгдүүлжээ. Байгалийн баялагын өгөөжийг цөөн гэр бүл завшдаггүй. Нийт иргэдийн хяналтыг тогтоох үндэсний баялагын санг байгуулснаар тэмцэл үргэлжилж байна.
Энэхүү тэмцлийг баттгахаар Монгол ардын нам, ардчилсан нам, хүн нам хамтран үндэсний баялагын сангийн тухай хуулийг 2024 оны 4-р сард улсын их хурл өргөн барьж батлуулсан билээ. Энэ хуулийн хэрэгжилтийг таслахаар иргэдийг төөрөгдүүлэн турхиран жагсаах оролдлогууд гарсаар байна. Хамгийн ихний асуулт бол энэ үндэсний баялагын сан буюу одоо Чингис фанд гэдээ байгууллаа. Тэгэхээр энийг юм та зарчмын хувьд дэмжиж байгаа юу? 100% дэмжиж байгаа. Маш зөв. Хөөгд явах юм бол баялагын сан бол ардчилын баталгаа. Баялагийг ард түмэнд нь ашигтай байлгах гэдэг энэ баялагын сангийн үзэл баримтлал хамгийн чухал. Энэ хуулийн нэг сайн юм нь тэгш бус байдлыг байхгүй болгоно гэж би итгэж байна. За би өөрөө юу гэж боддог вэ гэхээр бол ардчил бол ард түмний засаглал. Ийм орчин үеийн ардчлалын тухай ойлголт бий болох юм бол байгалийн баялагын асуудал бол яг оюун эрдэнэ сайдын хэлж байгаатай адилхан ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрөгдөв. Нийт ард түмнийх болно. Яг л нөгөө төрийн өмч гэдэг чинь ард түмний өмч гэсэн үг байхгүй юу? Норвегид бол төрийн өмч бол ард түмний өмч гэж ойлгодог. Манайх харамсалтай нь ойлгохдоо дарга нарын өмч. Дарга нар тэрийг захиран зарцуулах шийдвэрийг өөртөөхөө дураар гаргана. За зарим тэр үед хэл дээр ажил хийж байхдаа өөртөө өмчтэй болчдөг. Шүүл дээр ачт ихгээ сүүлийн үед маргаан одоо ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан хүн улсын үйлдвэрийн газраас үнэгүй баяжмал аваад хувьдаа үйлдвэр хийгээд тохироод тэгээд авах хэрэгтэй. Тэгээд баялагын сандаа харьяалуулах хэрэгтэй. Ер нь уул уурхай бол хувийн хвшил. Одоо нэг тийм хувийн хвшил гэдэг үгтэй болцсон. Хувийн хвшил рүү дайрлаа гэдэг. Монголын одоо үндсэн хууль дотор шударгаар хувийн өмчтөй болсон бол түүнийг хамгаална гэсэн үг байгаа шүү. Бас энэ чинь биднээсийн өвөг дээдсүүд энэ Ахмад улс төрчид маань ухаантай байна шүү дээ. Том улс төрч өөрийнхөө гарын үсгийг худалдаж асар их баяжсан бол тэрийг хувийн өмч гэж үзэхүүгүй юу. Хууль ашиглаж урдчлаад хулгай хийсэн хүмүүс нь үгүй гэж хэлнэ гэдэг бол энэ бол иргэний дайны урдч нөхцөл болчихно гэсэн үг. Ер нь байгалийн баялаг бүх нийтийнх байх ёстой, нийт иргэдийнх байх ёстой гэдэг үжил санаа одоо зөв буруу юу? Одоо эн чинь сүултээ хүмүүс одоо энэ айгүй янз янзын төлбөртөө сурталх хуулгыг явж байна л да. Байгалийн баялаг бол хувийн өмч гэдэг шүү дээ. Газрын хэвлийн баялаг бол төрийн өмч байна гэдэг. Нийтлэг үндсэн хуулиудын загвартай. Аман дураач юм зандарч тэр бүтээгээгүй байхгүй. Цаанаас ард түмэнд байглаас уламжлагдж ирсэн тэр газрын хэвлэлд байгаа баялаг. Хэн нэгэн хүн гүйж ороод газрын хэвлэлөөрөө гүйж ороод нүүрс үйлдвэрлээгүүд л гол нь байгаа шүү дээ. Зохион бүтээгээгүй. Зохион бүтээгээгүй. Үйлдвэрлэгээгүй. Энэ гутал оёод зарж байгаа бол ямар нэгэн компьютер хийгээд ширээ хийгээд зарж яхад нь тэрнээс нь 34% чи би төр авна гэж ярьсангүй шүү дээ. Харин өвлөөж үлдээсэн энэ баялаг гагцгүй үндсэн хуулиар гагцгүй ард түмний мэдэлд байдаг баялаг ард түмэнд өгөөжийнхөө дийлэнгийн хүртээнэ гэдэг бол үндсэн хуулийн үзэл баримтлал. Манай нэвтрүүлэг бас зарим оролцогч нэлээд хурцсан. Би танаас эхлээд нэг сонирхолтой асуулт асууж. Ер нь энэ уул уурхайн баялаг нийт ард түмнийх байх ёстой гэдгийг та юу гэж боддог юм бэ? Бид нар тийм л үндсэн хууль баталсан юм. Үндсэн хууль ингээд заасан бол тэргүүрээ явах нь зөв л гэж бодож байна. Энийг зөрчсөн юм хийж болохгүй шүү дээ. Энд чинь үндсэн хуулиар бидэнд үүрэг чиглэл болгоод өгсөн. Нэг тийм баялаг бүтээц гэж яриад байгаа. Хин нэгэн инх хоёроос хин нэгэн одоо өөр хүнээс шалтгааллахгүй бий болсон баялагийг төрд ажиллаж исэн хүмүүс авна. Эсвэл төрд ажиллаж исэн хүмүүс хүнд өхөө өөртөө шийднэ. Тэгэл болоо эдгэрүүл баялаг бүтээж ийн үгүй. Эдгэрүүл харин баялагийг булааж ард түмнээс авчихна гэж би үздэг. Баялаг бүтээхгүй шүү. Баялагийг булааж ашиглаж байна. Тий. Төрд эсвэл ард түмэн баялагуудыг хоёр хуваая. Анханасаа байгальтаас бий болсон баялаг бол ард түмний өмч. Хүний бүтээсэн баялаг бол тэр хүний өмч, тэр байгууллагын өмч. За энэ байгалийн баялаг бол ард түмний өмч учраас бол энэ байгалийн баялагын сан байгуулах нь бол зайлшгүй одоо арчлал хамгаалъя гэж байгаа бол тийм учраас бол оюун эрдэнэ ерхий сайд бол харин энэ засгийн газрын нөхдүүд энэ их хурл бол энэ байгалийн баялагийг бол төрөв ард түмэн гэдэг ойлголттой нийцүүлж энэ жинхэнэ арчлалыг харин тогтоохын төлөө явж байгаа том үйл явдал гэж би бодоод дэмжиж байгаа. Оюун эрдэнийн засгийн газрын дараагийн зорилт бол стратегийн уул уурхайн бүх ордуудын өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлэн иргэдийн хяналтыг тогтоох явдал юм. Засгийн газар энэ зорилгоо биелүүлснээр баялагын өгөөжийг нам дамнсан бүлэглүүд биш Монгол улсын иргэд нийтээрээ хүртэж баялагын сангийн зарцуулалт эл тод олон нийтийн хяналт тогтно. Одоо энэ шинээр батлагдсан баялагын сангийн тухай хууль маань одоо бид нар Чингис фанд гэдээ зарласан тийм. Энэ фанд маань одоо яг
анх удаа баг ийм хууль батлагдж байна. Зүг үү те? Зөв. За анх удаа батлагдж. За энэ маань яг тэгээд одоо нөгөө бидний хүсэж байгаа үндсэн хуулийн 6-гийн 2-д 19 онд нэмэлт өөрчлөлтөөр орсон нөгөө баялаг иргэдэд тэгш шударгаар хүртэх ёстой гэдэг. Энэ залтыг маань хэрэгжүүлж чадах болов энэ хууль. Одоо би яг л тэр нь зориулж энэ хууль гарсан л гэж байна. Та энийг бол хэрэгжиж чадна гэж үздэг. Би чадна гэж үзэж байгаа. Яг энэ та энэ 19 оны нэмэлт өөрчлөлтөөр бол та ингээд би таныг харж ирсэн ингээд манлайлж хийсэн. Тэгээд яг миний хувьд бол ийм цөөхөн хүн амтай ийм их байгалийн баялагтай улс зүгээр арай өөр байж болох байсан даа гэж харамсаад байдаг хөөх. Яг ерөөсөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үндсэн гол санаа юунаас гарсан гэж. Ийм уудам газар нутагтай. Газар доороо болон газар дээр асар их баялагтай. Ийм улс яагаад энэ хөрш зэрэгэлдээ босод улсууд дэлхийн хөгжлөөс ингэж хосрогдоод байгаа юм бэ? Яагаад ард түмний ядуу амьдраад байгаа юм? Яагаад алтан дээр суусан гуйлагчин гэж нэрлэгдээд байгаа юм? Үндсэндээ 30 жилийн асуудлыг ярьлаа шин. Тийм учраас энийг нэг зэгцтэй болгож байгалийн баялагаа ашиглаад энийг ард түмэд өгөөчтэй болгоё. Тэгээд дэлхийн нийтийн жишг болсон Sovereign Wealth Fund гэдэг байгаа эмийг одоо Норвегийн сангийн жишгээс нь авч үндсэн хуульчсан. Одоо Норвегч нь бол хүн амын хангалуун одоо байгаа ганц проблем. Норвегийн баялагын сан ч одоо 1 тэрлион 633 тэрбум доллартай. Секунд болгонд өсөж шít. Гэж юм тий. Тий газар дор байгаа баялаг ингээд унтаа авирал байгаа юм тийм ээ. А Норвегийн үндсэн хуулинд оруулсан үндэсний баялагын сан гол агуулга үнэхээр газар дороос нь гараад эргэлтэнд оруулаад ингээд хөгжлийн сан болгоод болгочоор ард түмдээ өгөөд дээр нь секунд тутамд өсч үржээд байгаа байхгүй. Байгалийн баялагын үр өгөөжийг цөөхөн биш Монголын нийт иргэд тэгшүүртэх, ирээдүйн хойч үедээ аривжуулан өвлүүлэх, хөгжлийн төслүүдэд санхүүжүүлэх Чингис фонд нэртэй баялагын сантай болоод байна. Монгол улсын иргэн та өөрийн e-Mongolia аппликейшнаас Чингис хаан үндэсний хуримтлалын сан зэсээс 2024 онд байгалийн баялагаас таны нэрээр хуримтлагдсан мөнгөн дүн болох 135 мянган төгрөгийг харж болно. Энэхүү хуримтлалын сан нь цаашид өсөн нэмэгдэж Монгол улсын иргэн та байгалийн баялагын орлогоос шууд хүртэх боломжтой болж байгаа юм. Та болон танай гэр бүл өөрийн нэр дээрх хуримтлалын сангаараа эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авахдаа зарцуулах боломжтой. Байгалийн баялаг иргэн бүрт шууд хуримтлагдаж, ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээж, хөгжлийн төслүүдэд санхүүжүүлж, хөгжсөн дэлхийн нийтийн сайн туршлагыг Монголдо амжилттай нэвтрүүлж чадлаа. Жил бүр сангийн хурам өсөн нэмэгдэж, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх үндсэн хуулийн заалд шууд биелэлээ олох боломж хуулийн дагуу бий боллоо. За 3 данстай байгаа тий. За та нэг данс болгоны нэг товчхон тайлбарлаад өгч. За ирээдүйн үе сан гэдэг. Тий. За ирээдүйн үе сан гэдэг данс маань бол амнаатын орлого. Тий, ашигт малтмлын нөөц ашигласны ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр гэдэг бол баялагын татвар гэж нэрлэдэг байна. Тэгвэл амнаатын төлбөр баялагын татвар гэж нэрлэдэг. Хүмүүст илүү ойлгомжтой. Тэгэхээр тэр баялагыг алтыг хэн нэгэн бүтээгээгүй. Энэ байгалийн бүтээл. Тэгээд нийт амнаатын орлого одоо 1000 гэж үзвэл ойролцоогоор 25% төсөв рүү ороод үлдсэн хэсэг нь бол энэ санд орж байгаа. Тийм, төсвийн бүрэлдэхүүн одоо бас орон нутгийн төсвийн бүрэлдэхүүнд ороод үлдсэн хэсэг нь энэ санд орж байгаа. Хамгийн их орлоготой сан гэж ойлгож байна. За одоо энэ санд сүүл танилцуулга гарч хахад бараг 4 орчим их network байгаа гэжсэн тийм. Энэ 4 их network байгаа юу? Одоо хаана байгаа гэсэн асууад идэх хүмүүс. Валютаар Монгол банкн дээр тусгаарлагдаад байршиж байгаа гэж болгож байгаа. Тий. Энэ мөнгө бол одоо Монгол банкн дээр байж байгаа. Яг хуулийнхаа дагуу энэ мөнгө бол одоо гадагшаа байрших ёстой. Доллар болоод. Тэгээ 2030 он хүртэл бол энд гар хүрэх ёсгүй. За эн чинь бол яг амнаатын орлогч ингээл мөнгө орж ирэл энэ өсвөл хадгалж байгаа гэсэн. 24 онд болохоор 630 орчим сая долларын орлого төвлөрсөн. Гадны баялагын сангуудтай харьцуулж энэ хууль батлагдсан гэдэг. Тэгээд гадны баялагын сангууд бол ихэнх нь ингээд хөрөнгө оруулалтын сангууд удирдах байгаа тийм. Тэгэхээр одоо манай энэ ирээдүйн сангийн хөрөнгө бол төв банкн дээр байгаа юм. Тэгэхээр бид нар энийг бас энэ жишгээр ингээд удирддаг болох уу? Ер нь бол тэр олон улсын жишг чинь өөрөө олон улстай бас аягүй сайн жишээ болоод явж байгаа учраас сайн жишээг бол дагж явна гэсэн. Эндээс харахад бол одоо гадны сангууд бол жилийн өгөөж нь бол нэг дор хаяж 4-өөс 9% хүртэл байна тийм. За Норвегийн сан бол нэг 8%. Сүүлийн 15 жил болгон 8% өгөөжтэй сан. Тэгэхээр энэ одоо 4-ийг найдаад жил болгон 8%-аар өсөх үүрэг нь одоо танд байна гэсэн үг. Одоо жишээлбэл Норвегийн баялагын сан бол төв банк нь яг өөрөө шууд удирддаг. Доороо 60 asset management активын удирдлагын компанитай хөрөнгө оруулалт тэр компаниар дамжуулж удирдах учраас ингээд манайх тэгэхээр хөрөнгө оруулалт хэмжээний компани та хүснэ гэсэн үг тийм. Тэгж ажиллана л гэж ойлгож байна. Тийм 30 он тийм болно гэсэн үг. Яг энэ яг тийм 30 он хүртэл хөдөлгөж болохгүй энэ гэсэн тийм залт орсон юм. Олон улсын хөрөнгөний зах зээлд
одоо удирдах мөнгө гэдэг бол бас нэлээдгүй хэмжээний мөнгө яригдана. Тэгэхээр тийм хэмжээнд мөнгөө өсгөж байгаа хуримтлагдах хэрэгтэй. Тий, хуримтлагдах хэрэгтэй. Хоёрдугаар яг энэ хөрөнгөний удирдлагыг бас амжилттай хэрэгжүүлсэн ийм туршлага бага байгаа юм Монгол улсад. За ирээдүйн сан дээр дөрвийн нэг төр хөрөмтлөгцсөн гэж 24 оны гүйцэтгэлээр. Савандах сүүсэлээ асгачихгүй шиг яаж энийгээ цааш нь арвижуулах вэ? Энийг нь яаж удирдах вэ? Та энэ дээр нэг Тэгэхээр мэдээж юу гэдэг нэг ихний төгрөг бол тэрийг арай өөр менежмент хэрэгцээтэй зөв. Дөрв бол арай өөр. 40 арай өөр. 100 бүтээс өөр менежмент хэрэгцээтэй зөв. Тэгэхээр хэрэг бид нар тодорхой төвшингээс халиад явал магадгүй гадаадд бид нар хөрөнгө оруулна зөв. Тодорхой төвшөнд байх юм бол энийг бид дотоодын эдийн засгтаа эргүүлэх ёстой болно зөв. Тодорхой төвшөнд байгаад бол хавдар суугаад байна. Өнөөдөр шиг Монгол банкнд хадгалуулаад нэг хэдэн хувийн хүү өгчих гэж гуугаад ингээд дараад суугаад. Гадны сангуудыг харахаар Норвегийн сан жишээ нь ингээл гадны хөрөнгөний удирдлагын компаниуд ашигладаг гэл Сингапурын сан тэгдэг гэл ингээл жишээ авал тий. Тэгээ Монгол банк бас энэ ирээдүйн сан дээр Future Heritage Fund гэдэг тий. Эсвэл Pension Fund гэж нэрлэдэг тий. Тэр гадны гэдэг дээр яг үүндээ акцент өгöd байхтай ч гол нь биш юм байна. Гадны гэдгийг бид нар яагаад яриад байгаа юм бэ? Гадны одоо дэлхийн топ хөрөнгөний менежментийн компаниуд гэсэн санаа баг зөв. Тийм зөв. Тэр дэлхийн топ менежмент мэдээж Монголд А үлгээтэй, Б үлгээтэй. Тэгэхээр тэр нэг Монгол их биш дээ. Зүгээр л дэлхийн топуудаар нь удирдуулъя гэдэг нэг санааг хэдүүлээ гадны гэдэг хэрэггүй залгаад ингээд хүмүүс юу хүргэдэг гэж магадгүй. Мэргэжилтэн Монгол байгаагүй л байгаа. Зөндөө. Зөвхөн тэр төвшингийн актив менежмент буюу хөрөнгөний удирдлагын ноу хау нь бүтцэн бий болцсон тийм компани л одоохондоо Монголд алга байна л да. Монголын үн цасны компаниуд нь арай тэр төвшөнд хүрээгүй байна. Банкуд маш арай бас тэр төвшөнд хүрээгүй байна. Таныг одоо чинь энэ Future Heritage Fund эсвэл энэ Pension Fund-ын дөрөвх найдаг таныг ингээ удирдаг бол та юу их вэ? Ялангуяа иргэдийн хоригдлол төр бол төрийн гол анхаардаг зүйл нь бол мөнгө маань баталгаатай байх асуудал байхгүй. Тийм учраас өнөөдөр төв банкн дээр бид нар гэтэл төв банкн дээр хязгааргүй мөнгийг бид нар хадгалж чадахгүй шүү дээ. Нэмэгдээл энэ жил болоо нэмэгдэн. Тийм чи ингэж өсөөл өсөөл. Одоо 25 оны гүйцэтгэлээр 6-г нийт болох шин. Тэгэхээр дөрвөн их найд дээр бол магадгүй Монгол банкн дээр хадгалж яах зүг биш магадгүй. 40 их найд дээр тэр мэдээж буруу модель зөв. Би бол чинь дотоодынхаа эргээд эдийн засаг руу эргэж ордог энэ моделийг бид нар зөв болох хэрэгтэй байхаа. Энэ дотор бид нар шууд хувьцаалаа орж гээд байгаа юм биш шүү дээ. Тэрний завсар нь бас нэг хейд сангууд ч юм уу сангийн хэлбэр рүү орж болно. Тэр завсар нь бид нар засгийн газрын ч юм уу тодорхой төрлийн үн цаас руу оруулж болно. Нэгс ингээд баталгаа эрсдлүүд нь бид нар салгаад байна шүү дээ. Ингээд шат шатаар нь. Тэгжээж бид нар энэ мөнгийг чинь нөгөө нийтээр нь баталгаатай, найдвартай төсөн мөртлөөс тодорхой өгөөжтэй болох шүү дээ. Хөрөнгийг эрсдэлгүй удирдаа гэдэг бол бас нэлээдгүй юм чиглэлээр ажилласан туршлагатай тийм хүмүүс байх ёстой. Жон гэхэд эрх зүйн орчин бэлэн мэрэгчлэтнүүд нь бэлэн болно. Үе шаттай л явж байгаа процесс. 2030 оноос эхлээд одоо хэрэгжилж болно. Гэхдээ 10% хэрэглэнэ л гэж байна. Тэгэхээр энэ маань өөрөө цаад санаа нь юу вэ гэхээр өнөөдөр энэ мөнгө бол ирээдүйн хойч үеийнхэн зориулагдсан мөнгө. Ганцхан бид биш шүү дээ. Норвег ингэж хэлсэн. Одоо үндсэн хуулийнх нь гол үзэл санаа шүү. Норвегийн энэ ашигт малтмлын өвөг дээдсээс өвлөж ирсэн уул уурхан баялагаар хэсэг бүлэг хүмүүсийн баяжих хэлбэр болохгүй. Энэ бол зөвхөн Норвегийн ард түмний сайн сайхны төлөө, тэдний ирээдүйн төлөө, тэгээ үгэн дээр нэг гоё үг байна. Өнөөдөр төрөөгүй олон норвегчүүдийн төлөө энэ баялаг зарцуулагдах ёстой. Энэ асар их баялаг өвийг хойч үедээ үлдээх, өсгөх хариуцлагыг бид бас хамтдаа авч байгаа шүү гэдгийг тэн дээр хэлсэн байдаг. Тэгээд ирээдүйд өвдөх ёстой буюу одоо ба ирээдүйн иргэн бүр дэш шудар хүртэх хичээл иднэ гэсэн авлагатай залтыг Норвегийн үндсэн хуулиас авч анхны төсвийг босруулсан. За ирээдүйн сан гэдэг бол ерөөсөө тэр төв банкнд байгаа тансанд ороод хоримтлагдаад ингээ хойч үедээ өвлөгдөд яваад байна. Энийг бол ямар нэг юм зарахгүй төв банк бол олон улсын зах зээл дээр хөрөнгөний удирдлагыг хийнэ гэсэн юм байдлаар ингээ байж байгаа. За ирээдүйн сангийн данс бол нэг юм. Оюун эрдэнэ засгийн газар нүүрсний хулгайг таслан зогсоосноор ард түмний баялаг Эрдэнэс 5 толгой компанид ил тод байдал бий болж 2022 онд 31 сая тонн нүрс экспортлдог байсан бол 2023 онд 69 сая тонн нүрс экспортлолоо. Нүрсний хулгайтай тэмцэхээс өмнө 2022 оны эхний 2 сард дөнгөж 1.3 сая тонн нүрс экспортлж байсан бол энэ оны эхний 2 сард
10.9 сая тонн нүүрс экспортлж, Монгол улсын нүүрсний экспорт энэ он түүхэн дээд түвшинд хүрэх болно. Хоримтлын сан гэдэг хоримтлын сангаа бол иргэдтэй бас хуваарлж, иргэдтэй бас одоо хоримтлалтай болгоход нь зарцуулъя гэдэг байдлаар хуулийг гаргасан. Энэ болохоор 3 зорилгоор одоо зарцуулагдахаар байгаа. Эрүүл мэнд, боловсрол, тэгээд иргэдийг орон сууцчлуулах. Хоримтлын дансыг та нэг. За энэ маань болохоор одоо Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн байгаа компаниудын ногд ашигын 34% цуглаж байгаа. Тий. Ногд ашигын 34%. Тий. Зөв тий. Тэгэхээр ерөөсө 34% хүртэлх тэр хувьцаанд ногдох ашгийг бол шууд иргэдтэй өгөө гэдэг ийм агуулгатай. Энэ бол одоо ингээд Эрдэнэс 5 34%, оюутлогын 34%, Эрдэнэтийн 34%. Одоо төрийн өмчтэй нөгөө стратегийн том ордуудын төрийн одоо засгийн газрын өмчийн 34%-ийн ногдол ашиг нь таны дансан дээр хоримтлахад явна. Хоримтлын сан өнгөрсөн оны 495 тэрбум төгрөг Монгол банкнд орж ирээд хүн болгонд өнөөдөр одоо Монгол улсад бүртгэлтэй хүн болгоно нэг хуваагаад үзэх юм бол нэг тоо гарчаад тий 135 мянга гэдэг бүгдэнд нь тэгш хуваарлагдсан байгаа мөнгө. Одоо энэ мөнгө бол тэр хүний мөнгө. Тэгээд тэр бүртгэлдсэн байгаа 135 мянга чинь ингээд жил болгон хоримтлын сангаар арвижаж явна. Цаашаа ингээд нэмэгдээд явна. Энэ түлхүүрийг нь шууд гэсэн үг. Нэг өсний уул уурхай баялагийг шууд холбож байна. Тий, уул уурхайхаас бид нэр одоо орлого оллоо тухайн жилдээ. Энэ олсон орлогоо тухайн жилдээ шууд иргэдийнхээ хоримтлын данслуу хийж байгаа байхгүй. Нэр дээр нь. Иргэд маань өдөр болгон, жил болгон хянаад иж болно. Хэд өсөв. За аль уул уурхайн компаниуд маань хэдийг миний энэ данслуу хийж байна. Тэр нь өсөж гэнэ үү, буурч гэнэ үү? Тэр компани захирал сайн ажиллаж гэнэ үү? Муу ажиллаж гэнэ үү? Мэдээж гадаа зах зээлийн үнээс бас хамаарх нь байна. Гэхдээ менежмент сайн байна уу гэдэг дүгнэлтийг иргэн өөрөө хийж чадах бол. За дээрээс нь зэсийн үн өсөөд ивэл бүгдээрээ баяр баясгалантай байна. Ингэж бид нар уул уурхай жинхнээс зөв болж байгаа байхгүй. Нэгэн тийм зөв уул уурхайтай болох юм бол энэний хөгжил, энэний урт хугацааны хөгжил угаасаа энэ Монгол улсыг олон жил дижээх ёстой салбар. Гадаггүй л энэ салбар чинь шууд иргэдийнхээ өрхийн орлоготойгоо уягдах ёстой. Ойлгох ёстой. Тэр байгалийн баялагтаа эзэн суугад ч энэ баггүй да. Энэ байгалийн баялагтаа эзэн болох хамгийн чухал болох нь баялагын сан. Баялагын сан гэвэл Монгол улсын дараагийн 20, 30, 50 жилийн хөгжлийг ярьж штэ. Өрх гэрүүд чинь жил болгон энэ мөнгийг л аваад энэ штэ дансанда. Уул уурхай чинь тэлэл томроо левел эн чинь энэ мөнгө чинь нэмэгдээлээ штэ. Өөр өшөө олон орлогын хэлбэр гарч ирэхийг бол үгүйсэхгүй. Тийм учраас бол хүн болгондоо бол ямар ч байсан тэгш хүртээмжтэй хүртэж явна. Тэндээсээ хүн одоо хэрэглэх бол угаасаа хуулийн дээр бол эрүүл мэндийн үйлчилгээнд хэрэгжилж болно. Боловсролдоо хэрэгжилж болно. Орон сууцны урьдчилгаанд хэрэгжилж болно. Ерөөсө төр засгийн хийх ёстой ажил юу гэхээр бол ажлын байр болж өгөх хангах ёстой. Дээр нь барилгаа шудраг хуваарлах ёстой. Дээр нь боловсрол, эрүүл мэнд, орон сууц. Тэгэл болоо. Өөр юмн дээр бол тэгээд бүх юмд оролцоод байх хэрэг байхгүй. Тэгэхээр энэ орон сууцны асуудал бол зүгээр л мөнгөтэй хүн авдаг төр засагт хамаагүй ажил биш. Энэ бол заавал байх ёстой. Бүх нийтийн. Тэгэхээр тэр их хурс бол энэ байгалийн балигаас гарна. Өөр ханаас ч гарч чадахгүй. Баялагын сангийн маань одоо зорилго нарийн зөвсгөл одоо иргэдэд орон сууцуулах, эрүүл мэнд боловсролтон зарцуулах гэдэг. Тэгэхээр нөгөө 135 мянга чинь за багадаад байна. Энэ мөнгө бол одоо ингээд цаашаа жил бол өсөд явна шүү дээ. 25 оны 1 сарын 1-ээс энэ хууль дөнгөж мүрдэгдэж эхэлж байгаа учраас одоо ч өнөөдөр 1 сарын одоо 20 гэж бодоход дөнгөж л энэ эхэлж байгаа зүйл. Тэгэхээр юм чинь эхлэхдээ 0-оос л явна шүү дээ. Одоо тэгэхээр нэг иргэнд жил болгон 10 сая төгрөгийн ногдол ашиг хуваарлагдах боломж байгаа юу? Би бол одоо ямар ч асуудал биш л гэж харж байгаа. Нэг иргэнд 10 сая төгрөг гэдэг маань 40 их найт төгрөг ойлцоогоор. Би бол тийм ирээдүй бол байгаа. Ягаад гэвэл энэ нөгөө нэг миний хэлээд байгаа энэ хууль нь гарцсан. Нэгэнт модель зөв усрагдсан бол тэр доторх юм чинь аяндаа тэр чинь ингээл хөгжиж яваад. Баг дүнтэй болохоор хүмүүс голоод ахшгүй эхлээд зөв. Энд очин нэмэгдэн зөв. Дахиад уул уурхай гэдэг маань яг одоогийн байгаа нэг хэдхэн өөрөө төрөн чинь 3 4 компани нэг газраас энэ биш шүү дээ. Нийт. Уул уурхай гэдэг чинь одоо хэдүүлээ төсөөлөе л да. Хайгуулаа хийлээ. Бүх хайгуулуудаа хийлээ зөв. Тэр уран гэдэг юм хэдүүлээ дөнгөж өнөөдөр хүртэл баг ярьдаггүй байсан зүйлүүд нэг шүү дээ. Хэдэн доллар юм одоо тоотой болчихлоо энэ чинь зөв. Одоо ингээд энэ чинь цаашаа дараагийн зэсийн орд, дараагийн литиум, дараагийн бусад ордууд Монгол улс чинь хайгуулаа хийгээд явах юм бол өшөө бид нар зах хязгааргүй их нөөцийн өмнө сууж байгаа хүмүүс шүү дээ энэ чинь. Монгол улсын ерөөсөө ашиглагдж байгаа талбай хэмжээ, илэрсэн нөөц ордын хэмжээ бол дөнгөж 5-10% л гэж тооцож байгаа шүү дээ. Тийм учраас
бүрэн хүчин чудлаараа ашиглаад ажиллаад эхлэхэд нэг иргэнд 10 сая төгрөг битгий хэл илүү мөнгө олох оногдох боломжтой байна. Одоо яг нүүби өөрийнх нь зэрэглэлээр л монголчин дэлхийн топ 10 улсын 6-ад л одоогийн байгаа баялагаар орж байгаа ш. А ихлээр бид нар бус орнуучин бол хэдэн 100 сая хүнтэй байгаа тийм ээ. Бид бол 3.5 сая хүнтэй. Нэг хүнд одоо жилийн хуваарлаж онооглох шиг 138 мянган л энэ 10 сая болох боломжтой. Болгүй л болно ш. Монголын иргэн бүр долларын саятан болох ийм тооцоолол бол бүрэн байгаа. Стратегийн нийтдээ бол 15 орд байдаг гэж ярьдаг. Гэхдээ бол жинхэнэ бол стратегийн 51 орд байгаа. Бүрэн жагсаалтан бүр айл 90 оноос хойш гарчихсан. Социализмын үед бол хайгуу судалгаа хийгдсэн Монголын нийт ард түмний өмч байх ёстой ийм асар их үнцэнтэй орд газрууд байгаа. 10 сая төгрөг нэг иргэнд ногдохоор тийм хуримтлалтай ер нь Монгол улс болж чадах болов та ингээд өнгөрсөн хугацааны туршлага дээрээ суурлаад ер нь танд тэр өдөр төсөөлнө. Энэ бол одоо болох боломжтой. Одоо Норвегийн санг яг нэг иргэнд хэдийг ногдох нэгэ хуваахан бол Норвеги улсын нэг иргэнд одоо 4-5 жилийн өмнө би зур тооцож үзэж хахад 270-80 сая доллар нэг иргэнд ногдохоор байгаа байхгүй. Бид нар ийм боломжтой. Бидний баялаг яагаад үсч чадахгүйсэн түр өөрөө яриад байгаа шүү дээ. Их мэдлэлтэй ойрхон байсан улс төрчид тодорхой хэдхэн хүмүүс ингээд давуу байдлаа ашиглаад илүү ихийг аваад байна гэд. Хин илүү их хөдөлмөрлсөн илүү их орлого олох нь бол нээлттэй. Гэхдээ зөвөр энэ нийтээрээ хүртэх боломжтой энэ баялгаа хин нэгэн цөөхөн хүмүүс ингээд одоо эзэмшээд байх нь бол шудраг биш байна гэдэг дээр бүгдээрээ нийтээрээ одоо баялагын сангаараа одоо үсгэж нийгмийн сайн сайхны төлөв жигдгэн харилцгаая л гэдэг логик шүү дээ угаасаа тий. Тэгээ ингээд 40 онгод энэ хамгийн муу хөлбраараа л ер нь 40-д их найддаг болов. 40-д их найддаг цуглалмаа. 40-д их найддаг 3 сая 500 хуваахаар нэг хүний 10 сая. Тэгнэ. Нэг хүний 10 сая. За 4 ам бүлтээс 6 ам бүлтэй бол 40 60 сая гэсэн үг жилийн ногдож байгаа одоо баялагын санд хөрөмтлөгцөн. Тэгээ хуримтлалын сан дээр орлого. За тэгэхээр тэрийг нь 5 жилээр барьцаалахаар юу гэдэг 200 саяар тэр хүн нэг одоо ихний урчлагаа төлөх хөрөнгө гаргах боломжтой болно гэсэн. Эсвэл 200 саяар сургалтанд явж болно гэсэн. Тий. Сургалтын төлбөр төлж болно гэсэн. Эсвэл 200 саяар эмчилгээ хийлгэж болно. Тий. Гэсэн логик нь энэ тий. Ерөөсөө л одоо эдийн засгийн нөө санхүүжгүн мэрэгжлийн бус хүмүүс ч гэсэн маш хялбархан ойлгоно амнаар бид нар битгий санаа зов гэж хэлдэг. Энэ тоон дээр бол санаа зовхон баг. Энэ өөрөө Монгол хүн хөдөлмөр эрхлээд нэг орлого олно. Бизнес хийгээд нэг орлого олно зөв. А энэ бол 3 дахь орлогын инхүүсвэр. Чи Монгол учраас Монголын баялаг экспорт нь гараад одоо баялаг болсон учраас тэрнээс нь чи хүртэж байгаа мөнгө чинь ийм 3 орлоготой болох юм. Энэ 3 орлогын аль нь их байх уу гэдэг чинь мэдээж хамаас хамаарна. Нийгэм тулгамдсан суурь асуудлыг шийдэх хэрэгтэй байдаг шүү. Орон сууц, эрүүл мэнд, боловсрол. Яаж энэ Монгол улс ер нь цаашаа хөгжих ёстой вэ? Яавал хурдан асуудлаа шийдэх 900 мянган өргөчийн чинэлэг болох юм зөв. Туйлын зорилго чинь энэ юм байгаа үү? Тэгвэл туйлын зорилгодоо хүрэх бид нар хамгийн хурдан зам нь юу юм гэхээр хамгийн их орлого олдог тэр салбар байгаа үү? Тэр нь өөрөө шууд энэ хүмүүстэй орлогоосоо хуваалцдаг болвол хурдан явчих гэдэг үү? Бидний өгөгдлөө бодох хэрэгтэй байна. Аливаа эдийн засгийг бид нар ярих гэсэн өгөгдлөөс нь эхэлдэг шүү дээ бид нар. Цөөхөн өрхтөө 900 мянган өрхтөө мөртлөө асар их баялагтай байхгүй. Энэ баялаг нь дандаа ч бас ингэж үнэтэй зэнтэй байгаагүй. Хажууд маань дэлхийн номер 1 эдийн засаг уламжлалт хилээл томроод игчээ аваад томроод энэ шүү дээ зөв. Энд бид нар зөөхөд их ойрхон байгаа байхгүй. Яг хажууд нь байгаа байхгүй бөөрн дээр нь зөв. Нэг өсний бидний зарах юмнаас тэд нар чинь 100 дахин 1000 техник хэрэглэдэг хүмүүс байхгүй. Тэгвэл биднэрт боломж нь байна шүү дээ. Энд чинь бидний давуу тал болчихж байгаа үст. Харьцангуй давуу тал буюу Монгол улсын эдийн засгийн үндсэн нэг нөхцөл нь өөрөө энэ уул уурхайн баялаг болчиход байгаа байхгүй. Тэгээд том зах зээл маань хажууд байгаа. За тэгвэл энийг ашиглаад хэдүүлээ хурдан анхны хуримтлал анхны хөрөнгөлөг очих гэсэн байгаа үст. Байгалийн баялгаа одоо оюун эрдэнэ ерөнхийдөө өнөөдрийн төр засгийн манай удирдлагууд энэ байгалийн баялгаа жинхэнэ баялагын сангаа бүрдүүлээд ард түмнийхээ мэдээлэл авч чадах юм бол энэ орон сууцны асуудал бол өстой самар чөмжөөтэй адилхан амархан 270 мянган өрх гэр оролт амьдарч байна. Үүнээс бол агаарын бохирдолтой холбоотой маргаан үүсэж байна. Баялагын санда бүх одоо энэ байгалийн баялагынхаа ордуудыг цуглуулад хуваарлуул нэг иргэнд 10 сая төгрөг одоо бид нар жил бол хөөж чадвал орон сууцны асуудал бол яг таны хэлдгэрнээр алга уруулахын самар чөмжтэй адилхан гэж гадныхаа тэрнтэй адилхан. Ер нь энэ төр нийгмийн туйлын зорилго гэж юу юм бэ чи зөв. Монгол өрхөө орлого шүү дээ. Бодиттой орлого, инфляцид идэвдэг. Тэр орлого аль болох олон хүн нийтээрээ сайхан амьдрах.
Тийм Монгол өрхийн орлого л өсөж тагсан шүү дээ. Тэрийг л бид нар тэрний төлөө л өөр яг юуны төлөө гэдэг юм бэ? Одоо ингээд таны хувьд бол одоо маш хэцүү он жилүүд эхэлж байна. Одоо танаас өндөр хэмжээний ашиг нэгж эхэлнэ шүү дээ. За наран зөх захирал 25 онд яагаад Эрдэнэс тавталгай чинь өгж байгаа ашиг нь багасч юу? Эсвэл ихсэж юу те? Тэгвэл би энэ хяналтыг тавьдаг. Зөв хүмүүсийн тавьдаг зөв. Энэ хяналтыг сайн хэрэгжүүлдэг. Тэгвэл би одоо улс төр дээр хэний талд ямар санал өгөх юм? Хэнийг сонгох юм бэ? Энэ арчил гэдэг юм чинь цаашаа яг яаж амилах гэдэг. Ил тод байлгадаг тэр хүмүүст би саналаа өгнө шүү. Хүмүүсийг дэмжинэ. Тэгэхээр улс төр өөрөө мөнгнөөс жоохон салаад эхлэх ёстой гэж бодож байгаа. Баялагын сангаар дамжуулаад салах болцоо бүрдэж байна. Арчил өөрөө ер нь төгсгөлдөө хаана очиод нурж унцгаад идэв гэхээр иргэдийнхээ орлогоо салчгаар л нурж унцгаад байгаа шин. Тэгэхээр тэр орлогыг хамгаалдаг ийм бүтцтэй болно гэсэн үг шүү дээ хэдүүлээ. Тэгвэл улс төрч гэсэн улам тунгалаг болно, улам цэвэрхэн болно. Тэр байгалийн баялагтаа эзэн суугад ч энэ баггүй да. Энэ байгалийн баялагтаа эзэн болох хамгийн чухал болох нь баялагын сан. Баялагын сан гэвэл одоо нэг юм байгаа. Монголын ард түмэн баялагтаа эзэн баймаар байна. За энэ дээр нэг одоо ингээд асуух юм байна. За тэр хүртэл ингээд алдагдaltaй компани байна те. Тий. Тэгэхээр энэ алдагдaltaй компани ингээд байх шаардлага байгаа юу те. Тэгэхээр ингээд иргэд бол ногдол ашиг төвлөрүүлэхийг нэхэх ийм ил тод болж штэ тийм ээ хин хэдийг төвлөрүүлдэг. Яг таны асуулт асуусан шиг яагаад энэ хөтөл төвлөрүүлдэг юм бэ? Яагаад энэ алдагдaltaй ажилладаг юм бэ? Энэ бол зүй ёсны шаардлага. Бүлэглүүдийн хоорондын дайн 30 жил үргэлжиллээ. Энийг зогсоох үндсэн арга бол уул уурхай буюу улсын төсвийг гол бүрдүүлж байгаа энэ уул уурхайн энэ мөнгө, ашиг, орлого ард түмэнд очих, ил тод болох, нээлттэй болох, улс төрчдөө салах арга бол ард түмэнд мэдүүлэх гэсэн үг. Тэгэхээр эндээс ингээд сонирхолтой тоонууд харагдаж байна л да. За Эрдэнэт 273, Дархан төмөглөгөө үйлдвэр 13. За тэр Эрдэнэс 5-7-гийн тоо агш байна. За 24 оны хүлээлт нь 30 сая тонн гээд орлого наана тэр байна те. Доллараар 3 тэрбум доллар орлуулалт хийж байгаа юм те. Тэгэхээр ер нь бол ингээд Эрдэнэс 5-7 үйл ажиллагаа жигдэрж байгаа гэж бодож байна. Энэ бол цаашаа энэ тоо өсөх үү те. Үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлнэ. За бит тоо хэмжээгээ бол бууруулахгүй. China Energy гэж хэлцээр маань тэднийх чинь дангаараа жил болго 20 сая тонныг авъя гэсэн саналтай байдаг ш. Тэгэхээр энэ хэмжээ маань 50-60 болох нь те. Тэгнэ гэсэн үг. Одоо төмөр замаар дангаараа зөв те авцсан явна. Хоёр ч авцсан байгаа те. Тийм. За зүүн тишээ бас зүүн баян чиглэлд бас хангаар бас гарна те. Баялагын сангийн хууль ингээ анх удаа батлагдаад хуримтлалын дасанд ингээ төрөмсд компаниудын орлого ашиг ингээ төвлөрөөд эхлэхээр хүмүүс одоо төрөмсд компаниудыг сонирхож эхэлнэ. Тэгэхээр за 24 оны гүйцэтгэлээр та 204 төгрөгийн ногдол шиг хуримтлалын сан төвлөрүүлсэн бол мөнгө чарга захирал дараа жил хэдийг хөрөнгөлөх нэ гэдээ иргэд сонирхож эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр 25 оны төсөөл нь хэдэн сая тонны экспортын төсөөлт байгаа. Ер нь бол 25 оны 24 онд 30 сая тонн экспортлсон бол 25 онд бид нар 35 сая тонныг экспортлох тийм одоогийн байдлаар төлөвлөлт ажил. 4.7 их найт төгрөгийн ашигтай ажилласан компани гэдэг. За тэгээд яг зүгээр ингээ энгийн математикаар цаацаад үзэхээр ер нь бол жил болгон хуримтлалын дансанд нэг их найт төгрөг хөрөнгөлөх бүрэн боломжтой компани. Тийм одоо бид бол томоохон төсөл хөтөлбөр буюу одоо та бүхэн мэдж байгаа хэл бодлын холбосны дараа одоо энэ ярьж байгаа 30 сая тонны экспорт 35 сая тонны экспорт маань даруй 20 сая тонноор нэмэгдэнэ. Энэ үед бид нар хамгийн багадаа нэг их найт төгрөгийг жил болгон хөрөнгөлүүлээд авах боломж байгаа. Одоо хүмүүс их сонирхноо одоо мөнгө ихтэй болно гэдэг агуулга төр би бол үндэсний баялагын сан дээр нэг заалт байгаа. Үндэсний баялагын сангийн тухай хуулийн 12.8 дээр одоо төрийн өмчт компаниудын одоо бусад дөрмөд заагаагүй үндсэн үйл ажиллагаанаас гадна бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх санхүүжүүлэхийг хориглосон. Энэ хуулиар. Энэ өөрөө маш том одоо компанийн хувьд бол давуу тал болж өгсөн л доо. Одоо яагаад энийг үр ашиг зардал гаргахгүй? Тийм, гаргахгүй. Тэр агуулгаараа бол би бас энэ үндэсний баялагын сангийн тэр заалт бол төрийн өмчийн одоо яг энэ баялагын сан бүрдүүлэх компаниуд их тийм хамгаалт болж өгч байгаа гэж харж байна. Сая бол бид нар юу сайн хийсэн гэвэл нүүрс тагсан хулгайг бол сайжруулсан шүү. Тэр бол бас энэ хуримтлал сайн нэмэгдэж байгаа байхгүй юу? Яг үндэ бол бас үнэхээр хулгай хийсэн л байхгүй юу? Бүгшний хулгайг тэмцэж эхлээд нөгөө засаглалын онцгой бэт бүрийн эртөлөөс энэ томьёслын дараа бол ингээд бие хэмжээ болон борлуулалт ашиг нь ингээд өссөн. Энэ Эрдэнэс тавталгаач юу н ашиглаж чадахгүй болиё гэдэгсэн шүү. Тэгсэн чинь одоо энэ бол үнэхээр лаг тоо харагдаж шүү. Одоо 4.7 их нийтийн ашигтай ажилласан гэдэг чинь тийм дээ одоо манай одоо 17-ны тоог харахад
Эрдэнэс тавталгаа бол гарцаа авахгүй бас Эрдэнэс Монгол нэгдлийн стратеги орд газрыг эдийн засгийн эргэлтэнд амжилттай оруулсан. Төрийн одоо сайн жишээ. Сайн жишээ. За энэ нөгөө нэг хоримтлын дансан дээр цугласан мөнгөний маань бүрдүүлэлт нь харагдаж байгаа. За Эрдэнэс тавталгаа 200 таны ийм Монгол дээр харагдсан баг те. Эрдэнэт гээд. Ер нь засгийн газраас одоо чинь сүүлд Эрдэнэс тавталгаа гадны менежментийн компани авна гэдэг. Ер нь энэ төрөмжт одоо энэ уул уурхайн компаниудыг гадны менежментийн компаниар удирдуулаад үр ашиг нэмэх гэдэг дээр та юу гэж бодож байна? Тэгэхээр уул уурхай тийм амархан бизнес биш шүү дээ. Гадаад болгон супер ухаантай хүмүүс бас биш шүү дээ. Гэхдээ нэг сайн юм юу гэхээр тэр нь илүү дутуу бидний хардлагаас ангид байж чаддагтаа л голгойг болдог. Гэдэг чинь маш том үзүүлэлт шүү дээ. Хэрвээ сая харсан бол 5-7 өдөр энэ тоо чинь 2-3 жилийн дотор хэдэн 10 тэрбум л өсч явцсан шүү дээ. 3 дахь өссөн. Тэрийн өмч том компаниуд дээр одоо энэ уулын том компаниуд гадны менежмент явагдаад тэрэн дээр та ямар өсөлттэй байдаг? Одоо чинь шинээр өргөн барьж төрөмж компанийн тухай хуулиар Эрдэнэс тавтал Эрдэнэ тендер дээр гадны менежментийн баг ажиллуулна гэдэг байгаа тийм. За энэ дээр ер нь дэлхийн үндэсний баялагын сангуудын нийтлэг жишг бол хараат бус буюу independent тийм мэрэгжлийн баг ажиллах нь өргөж тийм менежментийн гэрээний загвар гэж байна, Канада загвар гэж байна, Норвегийн загвар гэж байна. Энэ загварууд бол тэнд хамгийн гол нь хараат бус ажиллах гадны менежмент гэж нэрлэж байгаа. Ер нь Эрдэнэ төлөвлөрийн одоо насжилт нь одоо дахиад хэдэн жил ажиллах боломжтой төлөвлөр? Одоо ямар ч байсан дахиад бол бид нэг 60 жил ажиллах боломж байна гэж ингэж одоо яг энэ тоогоор тий. Энэ үзүүлэлтээр нэг бууруулахгүйгээр 60 жил ажиллаж чадна гэж. За одоо таны бодлоор таны ер нь одоо ингээд туршлага мэдлэгээр энэ үйлдвэрийг цаашдаа хэдэн жил ажиллах үйлдвэр юм? Энэ хаагдах цаа үйлдвэр юм уу эсвэл худлаа юм? 55 жил ажиллах нөөцөө эрс баялагын мэрэгжлийн зөвлөлөөр ороод батлуулаад авсан. За үүний хажуугаар эрс баялагын мэрэгжлийн зөвлөлд оруулаагүй шинээр нөөцөө илрүүлээд одоо яг эд тооцоо хийж байна. За тэрний дараа дахиад шинэ орд газрыг газар буюу оюутын ордын наривчилсан хайгуулыг хийж байна. Оюутын орд хаана байрладаг вэ? За Эрдэнэтийн одоо төвийн ордоос зүүн урагшаага. Одоо Эрдэнэ төлөвлөлтөд лиценз нь хамаардаг уу? Эрдэнэ төлөвлөлтөд хамаардаг. Зөвхөн Эрдэнэ төлөвлөлтөр өнөөдрөөс эхлээд цаашдаа нэг 60-аас 80 жил ажиллах нөөц баялаг бол батлагдахаар байгаа. Нэг тийм. Зэс сайлуулах үйлдвэрийн өртөг ер нь тээжүн хэдээр гарсан байна? Зэс сайлуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлээр хөрөнгө оруулалт нэг 742 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатаар. Энэ төсөл маань засгийн газраас хэрэгжүүлэгч байгаа 14 одоо мега төслийн чагсаалтанд байгаа юу? Байгаа. За зэс сайлуулах үйлдвэр орсноор борлуулалтын орлого дөрвөн их найдаас хэд болж өсөх вэ? Одоо нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод үйлдвэрлэх юм бол өнөөдрийн орлого 5 дахин нэмэгдэнэ. Тэгэхээр дөрвөн их найд маань 20 их найд болно гэж ойлгох болох уу? 5 дахин нэмэгдэнэ. Зардал бас буурна. Тий. Цаашдаа өнөөдрийн баяжуул зарж байгаа орлогоос даруй 10 дахин орлого нэмэгдэх ийм тооцооллууд байж байгаа. Энэ чинь бол одоо бодиттой тооцоолол. Тэгэхээр 20 их найдын борлуулалт хийдэг болчвол хоримтлын даасанд жил болгон тэрбум доллар өгнө шүү дээ. Хийлгэх үү? Та одоо 30 жил ажилласан мэрэгжлийн инженер хүн туршлагатай хүний Эрдэнэ төлөвлөлтөд энэ потенциал нөөц болцсон байгаа юу? Дан ганц өдрийн нөөц бол баялаг үтээдэггүй. Энийг одоо баялаг болгодог хүмүүс бол хүний нөөц. Тэгэхээр Эрдэнэ төлөвлөлтөөр дээр өдрийн нөөц, хүний нөөц хоёр бол байгаа. Газрын баялагын үр ашиг бол Монгол улсын иргэн бүрт очих ёстой. Зөв зам руугаа орж байна гэж бодож байна. За та тэгээд баахан тэр нөө хөтөл дарахын энэ гээд мөнгөхгүй компаниуд одоо зарахын зараад үр ашигтай болох шаардлага бол 50. Энэ бол одоо толгой компаниудыг ард иргэж шаардах болчихлоо шүү дээ. Энд чинь тэгэхээр тэр компаниуд бол ашигтай ажиллах хэрэгтэй. За энэ дээр би таньсан асууж байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр 10 тэрбум, Монгол Орос зүтмэд 8, хөтөл бүр алдагдaltaй. За нөгөө оюутлогч 300 сая төгрөг. Тэгэхээр ер нь зүгээр дархан хөтөл энэ төр гэдэг шиг энэ үр ашиггүй ажилладаг энэ төрөмс компаниудыг ер нь яах ёстой гэсэн барьцаатай байдаг да. Ард түмэн өмчтөй байх үүрэгтэй ёстой. Эрхтэй. Бүр өмчтөй байх ёстой. Нийтийн ашиг. Ганцхан менежмент нь заавал төр байх албагүй. Энийг хольж болохгүй. Одоо наадвал чинь 34-ийн авахлаа төр муу менежер гэдээ яриад эхэлж байгаа шүү дээ. Харин төр муу өмчлөгч ерөөсөө биш. Төр муу өмчлөгч ерөөсөө биш. Яг бол төр бол ард түмэн. Төр бол ард түмэн. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн хороо гэдэг бол нэр нь ч өөрөө буруу. Ард түмний өмчийн хороо. Төр өмчтөй байна. Харин менежментийг тусдаа өөр баг. Тэр гадных байж болно. Одоо үндэснийх байж болно. Эрдэс тавталгаа гадны менежментийн багт өгье гэдэг байгаа тийм. Энэ бол байж болно. Энэ хамгийн гол зөв. Газар дээр байгаа баялагийг гадар дээр гаргаж ирэх үл зүгээр оператор компани хийх ажил.
тендер зарлаа. Хэн хамгийн ашигтай санд өгсөн бэ? Тий, оператор компани өөрөө аваад хийх ёстой. Тий, газар доор байхтаач, газар дээр байхтаач Монголын одоо ард түмний л өмч хэвээрээ байна гэж. Бүр нарийн ярил оюу толгой гэдэг энэ том орд олоод ирлээ. Агуу орд бай. Эний өмчлөх чинь 100% Монгол төр байж болно. Ганцхан ажилуулах дээр оператор компани Rio Tinto байж болно. Ажилуулах дээр оператор компани Rio Tinto байж болно. Одоо насаараа Rio Tinto-той үзэлдсэн одоо мань мичиг хүн ингэж хэлэхлээр хүн гайхаж болно. Өмчлөгч нь өнөөдөр Монгол байж болно. Эсвэл одоо менежментийн гэрээ гэдэг дээр бол өөр хинч байж болно. Тэр байгалийн баялагтаа эзэн суугад ч энэ баггүй да. Энэ байгалийн баялагтаа эзэн болох хамгийн чухал болох нь баялагын сан. Баялагын сан дөө. Оюун урны засгийн газар байгалийн баялагийг ард түмэндээ шууд хүртэх үндэсний баялагын сангийн тухай хуулийг батлууллаа. Монгол улсын үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын 7 нь Эрдэнэс Монголын харьяанд мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүй тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр татвараас нуугдсан хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна. Оюун урны засгийн газар энэхүү баялагын хулгайг илчилж ард түмний мэдээлд байгалийн баялагийг эргүүлэн авч үндэсний баялагын санд төвлөрүүлнэ. Үндэсний баялагын сан нь ирээдүйн өв сан, хөгжлийн сан, хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд Норвегийн баялагын сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишг загварт тулгуурлажээ. Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнцнийг өсгөх, арвижуулах болно. Хөгжлийн сан нь Монгол улсын нийгмийн хөгжилд тулгамдж буй. Газрын тосны үйлдвэр, цахилгаан станц, хурдны зам зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой. Хуримтлалын сан нь Эрдэнэс Монголын эзэмшлийн стратегийн ордуудын 34%, тодотгож хэлбэл Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс оюу толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг, Монгол банкнд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдана. За хөгжлийн сангийн тухайд бол ер нь бол бус тусууд ингээ байгалийнхаа баялагийг ингээ хоримтлуулад ингээ таг ашиглахгүй ингээ хадгалаад байдаг бас байна. Эсвэл түрүүний ярьдаг ингээ өөр активд байршуулад ашиг олоод тэр ашигаар нь улсынхаа хөгжлийн томоохон төслүүдийн дэд бүтцүүд рүү ялангуяа одоо шугамжуулж одоо судалгаа хөгжүүлэлтэн зардаг ийм сангуудаа бол голчлон хөгжлийн сан гэж нэрлэдэг байгаа. Тэгээ манай энэ үндэсний баялагын сангийн хуулиар бол бас ийм хөгжлийн сантай байхаар орсон байгаа. Тэгээ энэ хөгжлийн санг бол ер нь урт хугацааны ийм эдийн засгийн нийгмийнхаа хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Энэ нь зарцуулжээ гэж хуулийн нээсэн. Энэ нь болохоор хөгжлийн данс чинь тодруулаад яхад төсөв нэмэх гарсан орлогыг хөгжлийн дансанд хөрвүүлнэ гэдэг тийм. Төсөв биш. Энэ болохоор нөгөө тогтворжуулалтын сан. Тогтворжуулалтын сан. Тогтворжуулалтын сан. Орлогын 50%. Тийм. Тогтворжуулалтын сан хэрвээ бидний нөгөө тооцоолж исэн ханшаас манай түүхийд бүтээгдэхүүн өндөр зарагдчих юм бол ханшийн эрсдэлтэй биш хансын илүү ашигтай болж штэ тий. Тэр мөнгнөөс нь бол хөгжлийн санг байгуулах гэж байгаа. Хоёулынхын ихэнх дүр ингээ буцаад ороод ирж байгаа. Амнатын тодорхой хэсэг нь одоо энэ ирээдүйн санд руу явчихж байгаа. За нөгөө төрийн өмчийн одоо төрийн өмчтэй компани стратегийн орд баялагын 34% ногдол ашиг явж байгаа. Тэгэхээр 66% нь хаашаа явж байгаа. Амнатын бас тодорхой хэсэг нь хаашаа явж байгаа. Тэгэхээр бүгдээр төсөв рүү очиж байгаа байхгүй. Төсвийн орлого болоод орчиж байгаа. Тэгэхээр тэр төсвийн орлогод очисон хэсгээс нэгэнд хөрөнгө оруулалтаа хийх учраас эндээсээ засгийн газар өнөөдөр өөрөө одоо том төслүүдийн хамгийн нэг номерт нь алийн хэвүүл зөв байна гэдгээр тэрийг эхлүүлээд санхүүжүүлээд явах нь энэ хөгжлийн сангийн зорилго болж байна. 14 мега төслийнхаа ядаж 4-ийг эхлүүлнэ гэдэг төрүүчээс эхлээ явж байна л да. Энэ баялагын сангийн тухай хуулиар Монгол банкн дээр энэ ирээдүйн сангийн данс одоо хөгжлийн хоримтлын данс байршаад ингээд гадны хөрөнгө оруулалтын компаниар ингээд удирдуулаад жил болгон өсдөг байх хэрэгтэй гэж одоо зориод байгаа тийм. Энийг та юу гэж бодож байна? Одоо Сингапур энэ дээр бас их сайхан байгаа, Temasek их сайн явдаг. Тэгээд Норвеги байгаа. Бүгдөө яг л 3-аас 5.5 сая хүн амтай юм манайх шиг цөөхөн хүн амтай орон. Тэгэхээр гадны маш баталгаатай хөндлөнгийн менежментийн багийг ажилуулж зөвлөмж ядаж гаргуулах гэдэг бол туйлын чухал. Тэгэхгүй манайханд яах юм бол тэгэл нөгөө 5 толгой хятадуудад өгөх гэжсэн бүлгэл шиг хүмүүс гараад ирвэл тэгэл зүгээр бөөрийг гарган шүү дээ зайл. Тэгээ одоо ер нь таныг бол нийгэмд ингээ ойлголцсон шүү дээ. Ингээд ерөөсөө гадаад л гэвэл эсэргүүцдэг тий бизнес ярихаар л эсэргүүцдэг ийм хүн ингээд гүтгсээр байгаад ингээ ойлголцсон. Одоо
Одоо та олон нийтийн баялагийг бол гадны хөрөнгө оруулалтын сан удирдаад өсгөх ёстой гэж 100%. Би гадаадын хөрөнгө оруулалт нэртэй луурчдын эсрэг 20 жил тэмцлээ. Одоо цаашиж тэмцэнэ. Оюу толгойн гэрээг Монголын 1 2 3 улс төрч гэрээнд сууж байгаа нөгөө талд нь үхээс бусдыг бүгдийг үтсэн 10 санхүүгийн зөвлөх компаниуд аимшигтай экспертүүд сууж яхад энийг бол барууныхан юу гэж харж хэлдэг вэ гэвэл хонь арслантай хилцээрт орлоо бол маргааш нь мах болно гэж нэг үг байдаг л. 5 толгой хилцээр дээр дундаа хуулийн компани авсан байсан шүү дээ. 5 толгой хилцээр дээр оюу толгой дээр нөгөө Рио Тинтогийн хамаарал бүхий компаниас одоо зөвлөх авсан байсан ингээд. Тэгээ баяр цогт дарагч өөрөө байгуулах чаа гэрээнийхээ хувьцаан дээр офшор дансаараа дамжуулж мөнгө хийгээд өөр ашиг олгох юм чинь юу гэж хүндлэнгийн шинжиж томилох вэ гэж шүнэ. Тийм. Тэр ч одоо хүн хувьцаан дээр мөнгө хийх гэдэг нь та тэрийг барьж өгөхгүй шинжээж томилно энэ. Тийм. Байгалийн баялагын үр өгөөжийг цөөхөн биш Монголын нийт иргэд тэгшүүртэх, ирээдүйн хойч үедээ аривжуулан өвлүүлэх, хөгжлийн төслүүдэд санхүүжүүлэх Чингис фонд нэртэй баялагын сантай болоод байна. Монгол улсын иргэн та өөрийн e-Mongolia аппликейшнаас Чингис хаан үндэсний хуримтлалын сан зэсээс 2024 онд байгалийн баялагаас таны нэр дээр хуримтлагдсан мөнгөн дүн болох 135 мянган төгрөгийг харж болно. Энэхүү хуримтлалын сан нь цаашид өсөн нэмэгдэж Монгол улсын иргэн та байгалийн баялагын орлогоос шууд хүртэх боломжтой болж байгаа юм. Та болон танай гэр бүл өөрийн нэр дээр хуримтлалын сангаараа эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авахдаа зарцуулах боломжтой. Байгалийн баялаг иргэн бүрт шууд хуримтлагдаж, ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээж, хөгжлийн төслүүдэд санхүүжүүлж, хөгжсөн дэлхийн нийтийн сайн туршлагыг Монголдо амжилттай нэвтрүүлж чадлаа. Жил бүр сангийн хөрөнгө өсөн нэмэгдэж, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх үндсэн хуулийн заалд шууд биелэлээ олох боломж хуулийн дагуу бий боллоо. Баялагын сангийн тухай ярина, баялагын сангийн тухай үзэл баримтлал яриад хууль батлагдаад үндсэн хуульд ороод үүнийгээ бид одоо хууль болгоод хэрэгжүүлэх гээд явна гэдэг бол магадгүй миний амьдралдаа үзсэн хамгийн ад жаргалтай одоо улс төрийн хамгийн том шийдлүүдийн нэг. Энэ цаг үе. Энэ дахиад нэг 5 жилийн, 10 жил, 20 жилийн дараа болох болов гэж би гордож байсан бол өнөөдөр энэ цаг үед болно гэдэг бол одоо Монгол хүн болгонд энэ их чухал. Хувьд очсон одоо их хурлаар хилцүүлэхгүйгээр хувьд очсон Эрдэнэ төлөвлөрийг улсын өмч болгож авлаа. Эрдэнэс 5 толгой компани өөрөөгөөжийг сайжруулж нүүрсний улгаатай тэмцэний үр дүнд борлуулалтын орлогыг өсгөлөө тий. За хөгжлийн банкн дээр гарсан бүх улгааг ил тод болголоо. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зардаг болголоо тий. Оюутлогын Дубайн гэрээгээд санхүүгийн бүх хэсгээ минь одоо тий санхүүгийн бүх лойрыг хүлээн зөвшөөрсөн байсан Дубайн гэрээг цуцлаа. Тэгэхээр одоо өнөө цагт яг энэ тэмцэж байгаа нь оюурд мөн үү таны бодлоор? Мөн байлгүй яах вэ? Баялагын эх орон үзэл дээр оюутлогын асуудал дээр анх удаа засгийн газар монголчуудынхаа талд байсан. Энэ засгийн газар бол. Би энэ оюутлогоо гэд ярьсан дээр танд нэг тоо хөрөмт үзүүлье. За нөгөө алдарт оюутлогоо маань 300 сая төгрөг. Тэгээд биш энэ Эрдэнэс оюутлогоо гэдэг оюутлогоо мөнгө өгөөгүй. За оюутлогоо ерөөсөө мөнгө өгөөгүй. Тэгээ оюутлогоо ер нь одоо яах юм бол тэгээд оюутлогоо одоогийн батлагдсан тэзүүгээр 2034 оноос эхэлж 34 оноос ногдол ашиг хуваарлах ийм тэзүүтэй байгаа. Оюутлогоо төслөөс эзэмшиж 34%-аас төр болоод төрийн өмчийн компани нэгч төгрөг авахгүй. Энэ ногдол ашиг бол бүгдээрээ манай ард иргэдийн ногдол ашигаа. Тийм учраас та бүхэн одоо жоохон хариуцлагатай ажиллаж ногдол ашигаа төвлөрүүлэх дээр голж анхаарлаа гэдэг зүйлийг одоо би бол хувьцаа эзэмшигчийн урал дээр албаасаа илэрхийлсэн байна. Тэгэхээр одоо ингээд баялагын сангийн хууль батлагдаад хуримтлалын данстай энэ оюутлог компанийн санхүү ингээд шууд холбогдчихоор одоо ингээд энэ бол ингээд тийм том зөрчил рүү явж байгаа шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ ерөндөө үндсэндээ гол асуудал бол нөгөө бид нар ногдол ашигаар их ногдол ашиг авах юм байна гэдэг төслийн эрсдлийг тооцоогүй ингээд боддсон. Амнатын хувьд бид нар чинь Эрдэнэт боо нүсэн нэмэгдэх амнатыг төлж байгаа шүү дээ. Бараг 20% рүү очиж байгаа. Оюутлог болохоор 5% төлж байгаа байхгүй. Тэгэхээр тийм тогтмол 5. Тэгэхээр чи 2 дахин илүү борлуулалттай компани 5-ыг төлөхөөр Эрдэнэт чинь татвар орлого төвлөрүүлэлтэд дээрээ оюутлагоос хамаагүй илүү төлөөд байдаг. Тэгтэр зэрэг асуудал нь тэндээ үсэт байгаа. Төсөл учраас одоо хөрөнгө оруулалтын өгч чинь хөрөнгө оруулалтын их зардлын санхүүгийн зардал их өндөртэй явж байгаа компани гэдэг. Тэгээд энэ
Энээс болоод одоо бид нар ногдол ашиг агуулж авахгүй. Энэ талаар бол хангалттай хүмүүс их ярьж байгаа. Зарим хүмүүс бол энэ чинь одоо төсөл бишийн санхүүгийн схем болчиход байна. Мөнгө одоо хүлдэг схем болгочлоо гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ оюутлогын ер нь нарийн зохицлоо 34% эзэмшихөө болоод саяны дээр Ороногийн гэрээ гэдэг шиг одоо тийм амнатын хөлбөрлөөр шилжүүлж болохгүй юу? Тийм хөлбөр нь байгаа юу? Байж болно. Бидэрт бол одоо энийг хийх баг байна. Санхүүгийн бүх тооцооллыг бид нар яг олон улсын түвшинд хийх чадах байна. За, хуримтлын даасанд ингээд компаниуд мөнгө цуглууллаа гэсэн чинь оюутлогоо төсөл мөнгө хөрөмтлүүлээгүй. Ялангуяа хямралын үед. Ялангуяа хямралын үед зэ. Хямралын үед ер нь том төслийн тэр гадаад хэлцээрийг хийх нь бол ер нь бол буруу. Энэ бол бид нар сурч авах хэрэгтэй. Яг бол бид нар бага мөнгөөр том их ашиг өгчдөг ийм эрсдэл бол дандаа байдаг тийм. Тэр одоо энэ төслөөс бид нар суралцаа цаашдаа олон том төслийг зүүн модельээр хэрэгжүүлэх нь л одоо. Тий. Энэ том сургууль боллоо шүү дээ. Олон тэрбум доллар өртөгтэй. Энэ нэгдүгээр асар том биднэрт бол сургамж. Одоо Монголын ард түмэн чинь үндсэндээ нэг 640 тэрбум долларын уул уурхайн маш үнэтэй курст бид суучлаа гэсэн үг шүү дээ. Одоо дахиад эргээд энэ баялагын сангийн энэ модель яриад байгаа бол иргэдлөө шууд очдог тийм шууд. Эн чинь өөрөө сая чиний асуултыг бий болгоод байгаа юм шүү дээ. Тий. Оюутлогоо ягаад надад юм өгсөнгүй наас нь. Зөв. Энэ бол цэвэр ловер. Бид өнөөдөр бас хариуцлагатай байх хэрэгтэй. Өнөөдөр хүн болгон таксиныхаа тоолуурыг хараад санаа зовоод яваад байдаг. Бензиныхаа тоолуурыг хараад санаа зовоод яваад байдаг. Монгол орны тэр чигээр энэ баялагын тоолуур, баялагын одоо тэр хэмжээс нь хасах руугаа орцсон байхад нэг ч хүн санаа зовхгүй байна гэдэг, олон хүн санаа зовхгүй байна гэдэг тийм сайн зүйл биш. Эйнштейний нэг хэлсэн үг байдаг л да. Улс төрч эдийн засгийн бүлэглүүдийн ард түмний баялаг боломжийг цөм хулгай хийж байгаа явдал бол яг тэр хүмүүсийн буруу биш гэж байгаа. Тэр хүмүүсийг хараад юу ч хийхгүй байгаа жирийн ард иргэдийн, жирийн иргэн, жирийн бусад улс төрчдийн буруу гэж хэлсэн байдаг. Нөгөө энэ жилийн 500 тэрбум төгрөг ингээд баялагын санд хуримтлсан гэдээсэн шүү дээ. Тэрэнд маань нөгөө оюут толгой маань мөнгө өгөөгүй. Та тэр мэдсэн өгөөгүй юу? Өгөөгүй. Ийм Монгол дээр харагдаж байгаа. Мөнгө өгөөгүй. Тийм. Гэтэл оюутлогын компани өөрөө 2014 онд 1.8 тэрбум долларын борлуулалт хийсэн байна. Та ингээ хартаа. Жил болгон тэрбумаас дээш борлуулалт. Одоо 21 онд 2 тэрбум. 24 онд 2.5 тэрбум доллар. Тэгээд нэг төгрөгч өгдөг. Энийг хийсэн гэхээр нөгөө л ерөнхийдөө илбүүд орж байгаа Дубан гэрээ гэдээ хийсэн. Тэгээд нөгөө хувь нийлүүлэгчийн санхүүгийн зардлыг өсгөж өгөөд одоо нийт зардал нь ингээд буцаа зээлийн хүнд яваад байдаг. Тэгээд Монголоос өөртөө Монголоос мөнгө хүлдэгсэх юм болоо өөрч. Лебер нэмэх нь 6% гэдэг чинь одоо маш өндөргүй байхгүй юу? Маш өндөр. Тэгээд тэр хувь нийлүүлэгчтэй өгсөн хөрөнгө оруулалтын зээл дээр дахиад Монголын оюутлогоо гэдэг компани руу хөрөнгө оруулалт дахиад хүү тооцсон. Хүүгөөс хүү тооцсон. Тэгээд ингээд ард түмний бухимдад гарахгүй байхгүй. 2 тэрбум долларын баялаг гадагшаа гараад идэг. Яагаад нэг ч цент өгөхгүй юм бэ? Оюутлогын гэрээг засъя гэж ярьж байсан. Гадныханд ч гэсэн хэлж ирсэн. Тэгээд амбаг нөгөө 2009 онд чинь нийлж унгаад тэг оюутлогын гэрээ хийсэн. Тэгээ энэ бол ойлгомжтой. Энэ компани бол Монголыг хайрлахгүй шүү дээ. Намайг сонгуульд ялгцсны дараа намайг унгааснийхаа дараа 9-10 сар үед бол батлаад тэгээд илбүүдээр чи ерөнхийлж байсан аюулгүй эдийн зөвлөлийн хурлаараа оруулаад оюутлогын гэрээнд 2 удаа оролцсон. 9 онд баталсан. 15 онд бүр нутгсан. Нөгөө автоугаа унгаад цагаан бэлгийг гаргаж ирж байгаа. Газар тоглоод цагаан бэлгийг тавьж агаад Дубан гэрээ байгуулсан. Ингээд Монголын ард түмэн ногоол ашиг авах хугацаанд бүр тодорхой. Одоо тэгээд ногоол ашиг авах юм уу те? Тэрэн дээрээ туссан. Тэгээ яг азар одоо сүүлд Дубан гэрээ хүчрэг болсон. Одоо ерөнхий сайд багтаа те санаачлаг гаргаад дараа нь бол оюурд ерөнхий сайд үед Дубан гэрээ туслагдсан. Гэхдээ одоо л тэслэн шийдэгдэг. Ягаад тэгэхээр нөгөө ерөнхий сайдын цагаан бэлгийн цогтой авчихсан. Би нэг юм гайхаад байна гэж байна. Эх орондоо ирээд өмнө олчих болдгоо юм уу? Яаралтай ирээд энийг шалгуулад тэгээд тэр өмч хөрөнгөө хууль бусаар олж авсан бол ард түмэндээ өгөөд Дубан гэрээг авилгал авч одоо хийсэн гэдэг хүлээн зөвшөөрвөл оюутлогын компани дээр бас асуудал өөрөөр байх боломж шүү дээ. Тэгэхээр одоо ард түмнийхөө төлөө те ганц удаа те цаахан бэлэгт элбэдээс далилалдан дээр цаахан болцоо байна. Зүгээр тийм яагаад ашиглахгүй? Одоо юу гэдэг юм мэдхгүй одоо тэр хүмүүсээс өөрсдөөс нь ажиж л асуухгүй. За би энэ танаас нэг дахиад нэг асуулт шин. Таны авсан Эрдэс 5 ард түмэнд авч үлдээсэн тэр Эрдэс 5 гэдэг компанитай яг адилхан хэмжээний нөөцтэй бүлэг орд нарийн сухбат гэдэг газар байна.
За 23 оны тоог нь харахад бараг 17 сая тонн үрс экспортлсон байна. Бас л хагас кокс ч юм үрс. 6-7 компани ажиллаад байна. За үүн дотор бүр хамгийн сонирхолтой нь азаргын гол чонд гээд Жэрд нот ерөөсөө тогтой нэлбүүд орж байгаа найз отгоо гэж өгсөн. Нэлбүүд орж байгаа компани. Нарийн Сүхбаатар очиод ингээд лиценз илэрсэн. Тэгээ тэр нь ард иргэдээ хуримтлын санд нэг төгрөг цент хөрөнгөлүүлдэггүй ингээд тэнцээ ажиллаад байдаг те. Эн чинь хулгай юм байна шүү дээ. Энийг л баялагын санд бүгдийг хоримтлуулж ил тод болгоно гэдэг бол бидний гарц гаргалгаа. Одоо нэг юм байгаа. Монголын ард түмэн баялагтай эзэн баймаар байна. 34% авах ёстой. 34%. Түүнээс дээш нь авах ёстой үүрэгтэй. Энэ нь бол өөрийнхөө төлөө биш байж болно. Чи болж ээж болно. Бидний хойч өр хүүхдүүдийн төлөө энийг хийх ёстой. Монголын найдвар, ирээдүй боломжуудыг хулгайлсан тэр олон уул уурхайн улс төрийн бүлэглүүдтэй Монголын ард түмэн одоо тэмцэхгүй юм бол бид эргэлт буцалтгүй Азийн төвд байдаг Африкийн нэг хэсэг болж хувирна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь юу вэ гэхээр нөгөө элбүүдэрч маань өөрөө энэ байгалийн баялаг гэдгийг бол нөгөө төрийн өмч гэдгийг ойлгохдоо төрийн тэргүүний өмч гэж ойлгоод тий төрийн тэргүүний тамгын газрын даргын өмч гэж ойлгоод тэгээ хоёулаа нийлээд ачид ихийг байгуулад тэгээд эндээс одоо өөртөө хагартлаа баяжих юм уу эсвэл одоо орлоготой болж штэ. А өмнө ирэх дээр энэ арчлалыг ойлгодог хүн байсан бол харин оюун эрдэнэ хэрэгсэл энийг ойлгож ийм алхам хийж гэж би бодож би дэмжиж байгаа. Арчлалыг дэмжиж байгаа бол байгалийн баялагийг сангийн дэмжихээс бараг байхгүй. Арчлалыг дэмжиж байгаа бол төр засаг бол ард түмэн гэдгийг ойлгохоос бараг байхгүй. Тийм бидний гэхдээ өгдөл маань үндсэн хуулиар бид арчилсан улс зү. Уул уурхаас бий болж байгаа орлого ашиг өөрөө дундад давхаргаараа шууд очдөг энэ модель чинь зөв юм байна. Энэ өөрөө явандаа эргээд нөгөө арчлалыг чинь баталгаажуулах юм байна. Энэ улс төрийн чинь эрүүл болгох юм байна зөв. Аян цөөхөн өрхөд маань миний бодлоор амьдрал, амжиргаа, ирээдүй 5 жил, 10 жилээр нь ирээдүгөө төлөвлөхөд эн чинь том дэм болох юм байна. Тэр байгалийн баялагтаа эзэн суугад ч энэ байхгүй да. Энэ байгалийн баялагтаа эзэн болох хамгийн чухал болох нь баялагын сан. Баялагын сан гэвэл дундад давхарга дээр яагаад ингэж их ач холбогдол өгдөг юм бэ гэхээр хэрв өрх гэрн хуримтлал сайтай бол өрх гэрн мөнгөтэй байгаа бол сая энэ юун дээр одоо үгдгийн ковид ч юм ийм хямралаар төр нь өөрөө бүх ачааг нуруунд дээр өөр хэрэггүй болчихдог байхгүй. Төрийн ачаа багасчихж байгаа байхгүй хямрал донд. Монгол улсын дараагийн 20, 30, 50 жилийн хөгжлийг ярьж штэ. Өрх гэрүүд чинь жил болгон энэ мөнгийг л аваад байна штэ энэ дансанда. Уул уурхай чинь тэлэл томроо левел эн чинь энэ мөнгө чинь нэмэгдээлээ штэ энэ чинь. Энийг харин хэрэгжүүлж байгаа өнөөдрийн засгийн газрын энэ үйл ажиллагаа бол ерөөсөө арчилд нийцсэн. Энэ өмчийг зөв ойлгосон. Ард түмэн төр засаг муу юм байна гэдгийг баталгаажуулсан. Маш чухал алхамж шүү. Энийг бол зөвхөн одоо нэг тийм ямар нэгэн ачт ихийн 34%-ийг булаацалж байгаа ажил биш. Эцэст нь ямар ч байсан баялагын сангийн хуультай болоод ямар ч байсан баялагын сангаа байгуулж чадлаа те. Энэ бол том ажил. Одоо энэ саваа яаж дүүрэх үү гэдэг дээр дараагийн одоо тэмцэлийг эхэлж явах шиг байна. Нөгөө олигархууд ч өхгүй гэж байна те. Нөгөө хит уул уурхайн баялаг төвлөрсөн том бүлэглэл одоо тэрийг одоо би бол яг үнэндээ бизнесмен гэж хэлж чадахгүй. Одоо таны түрүүний хэлдгээр одоо iPhone зохион бүтээгээгүй те, шинэ технологи бүтээгээгүй, үйлдвэрлэл эрхлээгүй газрын дор байсан баялагийг гаргаж ирсэн. Гаргаж ирсэн учраас минийх гэдэг. Тэгээд төр ёстой төр шиг байх хэвээр. Төрийн үндсэн үүрэг бол ард түмнийхээ ажилтай, орлоготой сайхан байлгах. Тэгээ ганцхан одоо өнөөдрийн байгаа ард түмэн биш. Ирээдүйд бий болох үр хойчтой энэ баялагын доктортой хөгжлийн доктортой хөгжлийг бий болгох хэрэгтэй. Одоо бидний өнөөдөр 90 онд Монголын ард түмэн улс төрийн хөгжлөөг авах энэ том хуульчлалын хэл байсан. Мэдээж ирээ сонгуул хийдэг болсон, парламентаа бүрдүүлдэг болсон, засгийн газраа томилдог болсон. Энэ бол Монголын ард түмний түүхэн үзүүл. Гэвч энэ арчилсан олдын далентуулан баялагын хулгайлах, өрн таран хийх ийм том хөдөлгөөн давхар өрнсөнд бол үнэхээр бид маш их эмзэгдэж 2004 оноос хойш баялагын төлөө хувьсгалын шинэ үе шат чухамдаа энэ сонгуулиас хойш эхлээд явж байсныг бол мэдж байгаа. Мэдээж зарим үедээ ялж байсан, зарим үедээ ялгаж байсан. Гэхдээ хамгийн том ялалт бол 2018, 19 оны бидний шудраг ёсны хувьсгал гэдэг байгаа, баялагын хувьсгал гэдэг байгаа. За нам харгалзахгүй 5 гишүүний за элдвэр доромжилдог мэдээж баялагын хурааж байгаа учраас доромжлно. За энэний үр дүнд бол эргээд тэр хууль бусаар алдагдсан байсанд тэр их ордууд
одоо наацх нь хэд Эрдэнэтийн 49%. За дээр нь 5 толгой. За тэгээд одоо бусад тэгэхээр энэ бүгдийг өнөөдөр ингэ дистратай явж ямар ч байсан баялагын сан гэж энэ нэг уутандаа энэ баялгаа эхлээд оруулаад авъя. Тэгээд дараа нь тэрнийг хөгжих бүх санаа одоо энэ улсын хурал засгийн газар гэдэг ард түмний бүрдүүлж байгаа энэ ухаантай мэрэгэн бүх тогтолцоо бол өөрийнхөө хийх ёстой ажлаа хийнэ. Тэгэхээр энэний төлөө бол өнөөдөр Монголын ард түмэн эцсийн хүртэл явнаа. Өнгөрсөн 30 жил гэтэл байгалийн баялаг бол дундын өмч байсангүй. Нийт иргэдэд бол хүртээлтэй байсангүй. Тэгээд анх удаа Монгол улс баялагын сангийн тухай хуультай болоод стратеги ордуудаа төр эзэмших ёстой. Төр эзэмшээд одоо таны хэлдгээр төр бол ард түмэн учраас буцаагаад ард түмэндээ тэгш шударгаар хуваарлах ёстой гэдэг үзэл санаа одоо явсаар байгаад дөнгөж сая өнгөрсөн жил одоо хууль нь батлагдаад энэ оны 1 сарын 1-ээс хэрэгжээд одоо хэрэгжээд дөнгөж 20 хоног болж байна тийм. Гэтэл энэ маш их эсэргүүцэлтэй тулж байна. Маш их эсэргүүцэлтэй тулж байна. Таны үед бас яг энэ байгалийн баялаг дээр бас үүдсэн маргаан болж исэн. Тэгэхээр таны үед ямар бэрхшээлсэн. Энэ одоо бас дахиад давтагдаж байна л да. Би нөө харьцуулж асуух гэдэг байхгүй. Тавлт хоордыг би хувь хүмүүсийн гард ойцсон байсныг төр давсан. Байгалийн баялаг цөөхөн хэдэн хүмүүсийн гард орох юм бол арчлаа устгахаас аргагүй. Арчлаа устгах үгүй юу гэдэг асуудал тавигдсан байхгүй. Ер нь энийг бол илгэд орж тонгодлгээ хэлж да. Илгэд орж тонгод бол тэр төрд авсан одоо мань мэдний гэж зүтж байгаа давсан тэр байгалийн баялагийг хувьд өгөх гэж оролцсон юм байл. Тэр хятадтай байгуулж исэн гэрээ тэгээ тэрэн дээр одоо оролцож исэн гар хөлийнх нь үсэг нь Монгол тэр бичиг баримт нь монгол хэлээрээ үлдээгүй. Монгол устгацсан. Тий, устгацсан. Монголын баялагийг Монголын ард түмнээс нууж тий монголчууд нь мэдхгүйгээр ингэж авах гэж нэт чинь бол энэ бол цэвэр одоо ловер болохаа байхгүй юу. Энэ оролдлого нь өөрөө хүртэл гэмтэр штэ. Оролдлого нь. Тэгээд энэ байгалийн баялаг гэдгийг бол ингээд төрийн өмч биш. Энэ бол ард түмний өмч гэж ингэж бодож одоо өнөөдөр оюун эрдэнэ ерөнхий сайд энэ ард түмний өмчөө ард түмэнд буцааж өгж байгаа хэлбэр байхгүй да байгалийн баялаг гэдэг чинь. Баялагын сан гэдэг чинь. Баялагын сангаар дамжуулж буцааж өгч байгаа байхгүй юу. Энийг тийм учраас бол ард түмэн бол 100% дэмжих ёстой. Одоо хэдэн зуун жилээр монголчуудыг сайхан амьдруулж баялагтай, орлоготой, ажилтай, орон сууцтай, боловсралтай болгох энэ алтан боломжийг нь хитгэн гэр бүл эзэмшчихэд тэд яаж тавь явах юм? Үгүй энэ чинь үгүй үр хүүхэд яаж тавь? Амархан гişүнэ. Ерөөсөө Монголоос нөхөд бэлэн байгаа байхгүй юу? Чинь гадаадд ингээд том том байшингууд авцсан байгаа, хувийн онгоц авцсан байгаа. Та ингээд хэрэг биштэл онгоцон цугаал яваад байна. Монголд үлдэх хэрэггүй байхгүй да. Та одоо Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүн одоо л их орондоо ирэхгүй шүү дээ. Нийгмийн хөгжлийн онолоор бол энэ болцоогүй зүйл. Ер нь энэ баялагийг өнөөдөр төр эзэмшиж байгаа хувьдаа авцсан гэж зүйдлж байгаа хүмүүст бол нэг л зөвлөгөө хэлэх хэрэгтэй. Энэ бол бүтэхгүй. Яг тэгвэл 3.5 сая хүний 7 сая нүд харж яхад та хизээч энэ баялагын эзэн байж бол чадахгүй. Яг энэ нөгөө нэг дахиад нөгөө таны үеийн 8 он 9 оны үеийн маргаан чинь дахиад давтагдж байгаа байхгүй. Дахиад нөгөө нарийн сухатай ордон 34 нь улсын их байх хэвээр, ард түмнийх байх хэвээр. Нөгөө ухаан удгийн 34 нь улсын их байх хэвээр. Ачид ихт чинь наа чинь бол хулгай байна, наадах улсад үг гэд ийм юм ярихаар огцор болохгүй байна, бүтэхгүй байна гэл ингээл өөр проблем яриад эхэлдэг те. Нөгөө үнэгний сүлтэй адилхан юм хуураад нэг сүл эргүүл нэг тийшээ газар шагаал нэг сүл эргүүл ийшээ газар шагаад байхгүй. Зүгээр л өмчөө ард түмэнд өгье. Одоо ерөнхий ерөнхий сайдын одоо гол дэмждэг нь одоо ерөнхийлөгчийн их хурлын даргын их хурлын гишүүдийн гол найз нар нь энэ баячууд биш шүү. Ард түмэн. Ард түмэн байх гэсэн ард түмэн. Одоо ард түмэндээ нийнугүй юм а яриад. Би бас нөгөө заримдаа за яг төр зэсгээр бол янз янзын юм болж илвэн тэр болгоо энийг яриад яах вэ гэж бодоод их мэдээллийг ингээд зөвхөн тэр явцсан хүрээнд эргэлдүүлээд. Одоо бол тэр буруу байсан байх шүү. Энийг ерөөс оюун эрдэнэ ерөнхий сайд ингэж илчлээд байгаа зөв байхгүй юм. Байгалийн баялагын авцсан хүмүүс нийлээд альч нам хамаагүй ингээд хоорондоо хувилдаад тэгээ байгалийн баялагаараа ингэж одоо үгсээд тэгээд мөнгө төгрөгөөрөө өөрийнхөө эрхшигтэй нийцсэн хүмүүсийг гаргаж ирдэг. Нийцсэн хүмүүсийг унгаадаг. Тэрийг бол дээд зэрэгээр доромжилдог. Сошиал мошлоор ч юм уу эсвэл хэвлэл мэдээрээ дамжуулж ард түмний дайсан болгож муухай харлуулдаг. Тэгээс үлд нь өөрсдөө тийм муухай хүмүүсээс салж байгаа юм шигээр ингэж ойлголт төрүүлдэг. 12-оос 16 онд би улсын их хурлын гишүүн байсан. Бас тэмцэжсэн, оюутлогын тухай их ярьжсэн. Тэгээд Дубайн гэрээ байгуулагдахаас өмнө оюут толгойн гүйцэтгэх захирал за яг вэ энэ засгийн газартай бид ярьж гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж гэрээндээ шийдвэрлээ би гаргах гэсэн чадахгүй байна.
удахгүй засгийн газар өөрчлөгдөнө. Дараагийн ерөнхий сайттай бид энэ асуудлаар зурна гэж. Засгийн газар огцрохоос огцрохыг мэдчихсэн биш. Бүр огцруулна гэдгээ өөрөө албан ёсоор логикоор тэгж хэлж ирсэн. За, Баялагын сангийн хууль гээд 34% энэ стратеги ордог гэж байна шүү. Усын төсвөр хайгуул хийсэн гэдэг бүр нөхцөлийг хөнгөлж өгöd байгаа тий. Бүх уул уурхай гэсэнгүй шүү дээ. Стратеги ордог. Дээрээс нь усын төсвийн хайгуулаар ирсэн. Одоо энийг ард түмний мэдэлд авнаа, төр давнаа, хуримтлын санд авнаа, 34% авнаа гэсэн чинь л сүүлийн 2-3 сар бол бужигналалтаа улс төрнө. Засгийн газар огцруулна. Одоо тий оюун эрдэнэ шилмэн хүн байхгүй болчихлоо шүү дээ. Шудраг хууль, шудраг ёс тогтоочхоод дараа нь алттай болсон орн бол их сайн явдаг. Их хүчтэй сайн явдаг. Харин эхлээд алттай болцоход хэдэн бүлэглүүдэн тэр алтан дээрээ сандаалаад суучгаад тэгээ шудраг ёс тогтоох гэж оролдоно гэдэг бол хар дарсан зүйдэ гэж хэлдэг. Одоо бид бүхэн яг хар дарсан зүүдэн дундор явж байна. Бид бол яг одоо өнөөдөр ийм аюултай байдал руу явж байгаа. Тэгвэл хийхээс барахгүй. Байгалийн баялагийг ард түмэнд өгсдөө гэж ярьсан улс төрчид нь ялагдаад байсан юм шүү. Төгрөгөн ч байна уу, доллар ч байна уу, тэрбумаар ашиг хийх гэжсэн тэр хүмүүс бол асар олон 100 сая төгрөгийг одоо хэвлэл мэдээлэлд өгч нүдүүлнэ. Одоо яг үнний төлөө ард түмний эрх ашиг гэж дуурсан хүмүүсийг балбах гэж энэх мөнгийг зарцуулдаг. Тэгэхээр манайд ч одоо ер нь муусан эх орончд гэж хэлэгдтлээ. Эх оронч гэж хэлүүлэхээс айдаг болтлоо балбууллаа шүү дээ бид чинь. Одоо бид нар ер нь баталж чадсан энэ Баялагын сангийн тухай хуулиа хамгаалж үлдэж чадах болов? Монголын ард түмэн үүнийг дэмжиж байгаа. Би итгэж байна. 126 та парламент, шинэ парламент маань дэмжиж байгаа юу? Энийг дэмжих үүрэгтэй дэмжинэ. Би одоо 126 дотор бас сайн юм байна. Би бол энэ 126 болохын эсрэг канал дарсан хоёрхан гишүүний нэг нь би. Өнөөдөр 126-уулаа болсны тал бол олон эрүүл сайхан залуучууд орж ирсэн гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр энэ баялагын үнэлгээ үзэл бол улам одоо түгэж одоо байгалийн баялаг илүү иргэдэд хүртээлт болж чадна гэж та үзэж байна те? Би итгэлтэй байна. Одоо байгалийн баялаг бол нийт ард түмнэх гэсэн нэг хэсэг байна. Байгалийн баялаг бол нийт ард түмнэх биш гэсэн нэг хэсэг байна. Тэгэхээр өнөөдөр одоо энэ тэмцэлтэд ялах болоо энэ одоо бас л ингээд аюу харамсалтай дүр зураг орж байна л да. Одоо ерөөсөө ялхаас аргагүй. Яг л арчил ялах уу ялахгүй гэсэн асуудал байгаа юм. Энэ бол ачид ихт маань жилийн 100 сая доллар болоод байна. Гэтэл хоримтлын дансан цугласан энэ хэдэн дөргөө ард түмэндээ хуваасан чинь нэг хүнд 135 мянган төгрөг өгч байна. Гэтэл цагаанд 100 сая доллар өгч байна. Энэ зүрүүг арилгаа л гэж Баялагын санг байгуулад байгаа тийм. Гэтэл энэ зүрүүг арилгаа гээд ачид ихтэй шалгаад энэ хүндээ хариуцлага тооцъё гэсэн чинь шүүхэн сая барилгах тогтоолын цусалчлаа л да. Ямар ч гэсэн бүгдээрээ биш хэд бол зарим шүүгчд бол тийм байна. Бүр хууль зөрчсөн үйлээс байгуулж байна. Тэгэхээр энэ тэмцлийг энэ гэхдээ оюун эрдэнэ ерхий сайд ялагдахгүй. Би бол тэнд итгэлтэй байгаа. Яг би ялагдаач юу бас. Би яг шоронд орлоо. Амнасаа алдар шахлаа. Тэгтээ би бол энэ ойлголтыг ард түмэнд өгөхөд ямар нэгэн жижигэн жисэн алхам хийсэн баг гэж боддгийг. За оюун эрдэнэ ерхий сайд өнөөдөр бүр том алхам хийж байна. Баялагын сангийн хууль батлуулж чадлаа тий. Ямар ч иргэдийн дансанд орчлоо. Ямар ч иргэдийн дансанд орчлоо. Сайдаа бэлтгэр саваа бэлтгэр. Иргэдийн дансанд орчлоо. Иргэд энийг одоо эн чинь ингээд байгалийн байлгаас мөнгө орж иж болдгийм байд ингээд ойлгочлоо. Тийм учраас бол одоо эргэлт буцалдаггүй. Одоо харин энэ дээр нь бүгдээрээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Төр засаг чинь ард түмэн юм шүү гэдэг ойлголт тий. За дээр нь энэ байгалийн баялаг бол бусад өмчөөс ялгаатай юм шүү. За байгалийн баялаг бол Монголын нүүдлийн соёл иргэншилтэй одоо тэр ойлголттой нэг юм шүү. Энэ бэлчээр дундын баялаг байдагтай адилхан гол мөрөн ус маань тахилгатай уулууд маань дундын баялагтай адилхан байгалийн баялаг бол бидний дундын энэ 300,000 монголчуудын дундын баялаг шүү гэдэг ойлголтыг бэхжүүлж байгаа баталгаажуулж байгаа юм ойлголт. Энэ нь эргэлт бусдаггүй. Яахав одоо өнөөдөр янз янзын аргаар ерөнхий сайдын эсрэг ганц хоёр шүүхийн шийдвэр гарч магадгүй. Эсвэл энэ засгийн газрын эсрэг янз янзын одоо алхам хийж магадгүй. Энэ их хурлын гаргаж байгаа шийдвэрийг бас эсэргүүцэж тармаар гэж хийж магадгүй. Гэхдээ энэ зөв хөдөлгөөн зогсолтгүй. Тэр байгалийн баялагтаа эзэн суугад ч энэ баггүй да. Байгалийн баялагтаа эзэн байна гэдэг чинь тийм. Одоо байгалийн баялагтаа эзэн болох хамгийн чухал алхам Баялагын сан. Баялагын сан гэвэл энийг харин хэрэгжүүлж байгаа өнөөдрийн засгийн газрын энэ үйл ажиллагаа бол ерөөсөө арчилд нийцсэн. Энэ өмчийг зөв ойлгосон. Ард түмэн төр засаг муу юм байна гэдгийг
баталгаажуулсан маш чухал арга хэмжээ шүү. Энийг бол зөвхөн одоо нэг тийм ямар нэгэн ач тээхийн 34%-ийг булаацалж байгаа ажил биш. Та зүгээр жирийн айлын залуучууд хүүхдээ сургуульд явуулах гэж сургалтын зээл 2-3 сая төгрөгийн зээл авах гэж бөө юм болж байна. Банкнд барьцаа нөрөхгүй, орлогын шаардлага хангахгүй гэдэг. Тэгэхэд зүгээр одоо далайн хэрэг дээр 2-3 мянган долларын шампан суугаад 20-30 сая доллар байшаа аваад байж дээ цөөнхөн. Одоо энэ бодит үнэн шүү дээ. Бүгдээрээ нэг харсан шүү дээ. Одоо хоёулаа заавал хүний нэр зохиж хэлээд явах. Гэхдээ эн чинь ингээд хитрхи холдчихлоо л доо. Энийг засах цорын ганц арга нь миний хувь итгэл юм шүү дээ. Баялагын сан. Баялагын сангаар дамжуулж нийт иргэдэд уул уурхайн баялагийг тэгшүртэмжтэй тэр хүмүүс зориулах. Нийт ард иргэдэд зориулах. Ингэхгүй бол ер нь Монгол цаашаа тусгаар ус байх уугүй л гэдэг дээрээ тулчаад байна гэж харна. Сая Украины хамгийн том аюул нь юу болсон бэ гэвэл хит баяжсан олигархцсан бүр улс төрчсөн баяжсан улсууд хит ядуу хүмүүсийн хоорондын энэ одоо үл ойлголцлыг дэврээж том гүрнүүдийн том тулааны нэг хэлбэр болчлоо л да. Ийм байдал руу бид орохгүй тулд нийтээрээ өвгдөөсөөс өвлөж ирсэн баялагийг нийтээрийнх нь сайн сайхны төлөө тогтвортой хөгжүүлнэ гэдэг бол бидний туйлын зорилго, баялагын сангийн мөн чанар үүний төлөө явах хэрэгтэй. Одоо тэгээд таны түрүүний хэлдэг олон улсын тэр жишээ Украины жишээ рүү энэ Монгол улсыг оруулах сонирхол байх шиг байна л да. Тэгээд манай элбэгд орж байгаа экс ерөнхийлөгчийн маань санхүүжүүлээд байгаа нөө ар гэдэг төлөв юм ба. Одоо ил тод хаглан моторх үйл ажиллагаа болж байна шүү дээ. Ийм зүйлүүдийг бол бид дор дорн дасан зогсоох үүрэгтэй. Энийг газар ахуулж болохгүй. Ард түмнийг дотор нь хаглал бутургууж харийн нөлөөндөө Монголын улс төрийг буснуулад, бузартуулад ингээд явах юм бол эцсийн эцэд хуулийн маш том харилцаа ирнэ. Энэ бол өөрөө түүх хизээж өршгөөхгүй юм гин тэрэг. Тэгэхээр энийг бол өнөөдөр одоо энэ баялагтай холбоотой бүхэн санаж энэ баялагын хувьсгалыг, энэ баялагын сангийн хувьсгалыг өнөөдөр яаралтай ялтанд хүргэх энэ бол Монголын ард түмний язгуур ирэх ашиг шүү гэдгийг л дахин захиж хэлмээр байгаамаа. Энийг одоо яаж ойлгох вэ? Тэгээд нэг л сүүлийн үед ингээд энэ болж байгаа үйл явдлыг харахаар жоо нэг тийм шантрах сэтгэл зүй төрөөд байгаа байхгүй. Баялагын эх оронч үзэл. Баялагын өнцгөө үзэл гэж байгаа. Энэ зүйлийг бол одоо па муухай гэж хэлж одоо их сурталдаг л да манад. Үгүй. Байгалийн баялаг ард түмний сайн сайхны төлөө байх ёстой гэдэг дээр хатуу зогсож байгаа. Тэрний төлөө тэр баялагаас тэрбумаар нь хожих гэж байгаа хэсэг бүлэг хүмүүс тэрбумаар нь бидний одоо мань мичиг хүмүүсийн эсрэг ховжив гүтгэлэг доромжлолыг яаж язаар нь тараа. Энд няцаж болохгүй. Энэ дээр тууштай байх явдал хамгаас чухал. Энэ дээр хамгийн чухал юм. Сайд нар, ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүд нь үүнийг хийх үүрэгтэй хариуцлага ухамсарлах ёстой. Гэхдээ энэ цөөхөн хідэн олигарх компаниуд энэ цөөхөн хідэн том гэр бүлүүдэд ч ер нь засгийн газрын доктортой хашиггүй юм шүү. Өнгөрсөн 30 жилийн түүхийг харахаар нэг засгийн газрын дундаж нас 1.5 жил гэж байна те. Угаасаа нэгэнд баяжсан хүмүүс чинь ер нь нийт олонх нь ядуу хууль тедэрт ашигтай юм шүү. Ер нь бол яг зарчмын хувьд үнэн шүү. Тэгэхээр бид нар бол одоо ерөөсөө тогтвортой төрж байгаад энэ бодлогоо тогтвортой хэрэгжүүлж чадах юм бол энэний цаана гарна. Баялагын сангийнхаа хуулийн өгөөжийг үзээл. Тий. Одоо ерөөсөө тогтвортой ажиллах хэрэгтэй. Тэгэх юм бол цаана гарна. Ямар ч хувь толгоон тэр одоо Рио Тинтогийн зардаар, пиардаар нэмэргүй. Ягаад гэвэл эн чинь ард түмний одоо төлөө хийж байгаа ажил гэдэг бол ард түмэн ойлгоноо. Энэ ардчлалын төлөө хийж байгаа ажил. Энэ байгалийн баялаг гэдэг нь одоо нүүдэлчдийн соёл иргэншил ухамсартай бүр шууд махсусаар холбогдсон энэ одоо ажил хийж байгаа гэдэг бол энэ тогтвортой төрөлсөг байгаа цагт ойлгоно. Одоо ерөөсөө унж болохгүй энэ тогтвортой ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулиараа гагцхүү ард түмний мэдэлд байдаг баялагийг ямар нэгэн ловрын аргаар авсан улс төр эдийн засгийн бүлэглэлүүд үгэнд орохгүй ерөнхий сайд, үгэнд орохгүй засгийн газар, үгэнд орохгүй улс төрчдийг тэд яаж намнах вэ? Яаж амь насанд нь өрөх вэ гэдгийг бол олон буурай Африкийн орнуудын жишээн дээрээс энийг бас хэлж болно. Энийг Монголд хэзээч гаргаж болохгүй. Өнөөдөр оюурд яг тийм байдалд орчлоо л доо. Монголын ард түмэн ухаантай. Би Монголын ард түмэнд итгэдэг. Улс төрчид сонгуулийг чухалчилж, улсын хөгжлийг орхигдуулсан 30 жилийг дуусгаж, өөр хүүхдүүд маань амьдрах ирээдүйн төлөө шийдвэр гаргадаг төрийн зүтгэлтнүүдийг өнөөдрийн Монгол улс нэхэж байна. Үндэсний баялагын сангийн тухай хууль бол
Монгол хүн эх орондоо элэг бүтэн сайхан амьдрах шинчиллийн тулах цэгмон. Новсон намсрайн оюун эрдэнэ. Арын 5, 14, 17, 18, 19. Саний юм би 34 тутцсан байх юм. Миний хүчний морьтой штэ. Цайныхаа халуун дөр хүрээд ирлээ. Хоёр азартайгаа л боллоо. Үлсний нарийн маргааш хайдаа. Үндэсний баялагын сан 3 төрлийн сантай. Иргэдэд зориулсан хуримтлын сан, улс орны хөгжүүлэхэд зориулсан хөгжлийн сан, хоёрч үеийн зориулсан ирээдүйн өв гэсэн 3 сангаас бүрдэж байна. Үүнээс иргэдэд зориулсан хуримтлын санд эхний ээлжинд 495 тэрбум төгрөгийг төрийн өмчит уурхайнуудаас иргэдийн нэрийн дансанд шууд байршуулжээ. Энэ жилийн 138 мянган төгрөг бол зөвхөн эхлэл. Цаашдаа өнгөрсөн 30 жилд алдагдсан баялагуудаа баялагын сандаа авч чадвал иргэн бүрийн дансанд жил болгон 10 сая төгрөг шууд орох боломжтой. Хүн болгоны дансанд мөнгө төгрөг орж ирж байгаа юм байна штэ. Энэ ямар учиртай миний хүү? Би нэг үзээд хийе. Хоримтлын нэрийн данс 138,993 төгрөг. Энэ хүүвий хоёрын дансан 138,993 төгрөг орсон биз дээ. Та эдэгч бас орсон баг та. Үгүй. Үгүй тэгэд энийг яаж авах вэ? Энэ чинь зүгээр авахгүй ээжээ. Тийм аар сархан юм зориулахгүй байхгүй юу? Энэ чинь зөвхөн боловсрол, эрүүл мэнд, орон сууцд зориулж байгаа. Уг ухаандаа одоо та хоёр эмнэлэг домлого явна. Тэрэнд чинь хэрэгжилж болно. Бид хоёр одоо үр хүүхдээ сургууль соёд оруулна. Тэрэндээ зарцуулж болно. Орон сууц худалдаж авна. Тэрэндээ нэмэр болох юм байхгүй юу? Ухаад л байдаг, гаргаад л байдаг. За ард түмэн бидэнд наалтгаж багтаа баг. 138 мянган төгрөг. Гэхдээ эн чинь юу авч хөрөх юм бэ? Шаамэндээ. Эн чинь зөвхөн хэл шүү дээ. Эн чинь монголчууд биднэрт байна штэ. Байгалийн баялагын үр ашгийг эрэх тэгш өв тэнцүү хувааж өгж байгаа нь юм байхгүй юу? Эн чинь зөвхөн Эрдэнэс Монголын бүх ордуудын 34% ноогдох нэг жилийн ноогдол ашиг юм байхгүй юу? За. Үгүй тэгээд ингээд цацаа тараачгаар чинь одоо сүүлд нь барилга байшин сургууль цэцэрлэгээ яаж барих юм бэ? Улс эх орон чинь ингээд хөгжихөө. Энд чинь бас тусдаа зориулсан хөгжлийн сан гэж бас байгаа юм. Энэ сан чинь байна. Улсын төсөв ашигтай ажиллана. Тэр ашигын 50%-ийг нь тэр сандаа шууд оруулаад одоо нөгөө станц барих. За тэгээ том төслүүдээ хөдлөхөд чинь энэ мөнгө чинь энэ сан чинь хэрэг болж байгаа юм байхгүй юу? За. Уг нь бол ёстой сайхан л сонсогдож байна. Тэгээд одоо тэр баялгаа одоо бид нар ингээд эзчихээр одоо энэ ирээдүйн хойч үе маань одоо яана гэсэн үг вэ? Бид нар чинь зориулсан бас сан байгаа шүү дээ. Ирээдүйн өв сан гэж сан байгаа. Байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65%-ийг улс хурааж аваад ухаандаа 2030 он хүртэл хав дарж хадгалж хамгаалж агаад эд ирээдүйн хойч үеийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх зориулттай тийм сан юм баггүй юу? За. Өнөө хэдэн хулгайч дарга нар нь хулгай хийж чадахгүй болох юм байна л да. Сүйтэй өнөөнийхөө шимээр нь сангаа арвжуулаад гэж байгаа юм байна шүү дээ. Тийм ээ үгүй. Тэгс үгүй. Тэгээд энэ томоохон ардууд нь ердөө хоёрхан л орд идэг юм уу? Үгүй. Хийд байгаа юм болоо. 10 лав байх. Тийм үү? Тэгээд бус ардууд нь яасан гэсэн үг вэ? За тэр шүү дээ. Энэ телевизээр яриад байгаа шүү дээ. Энд чинь бидний өмч. Ард түмэнтэйгээ хуваалцахгүй. 34% ноогдол ашгаа өгөхгүй гэснийг хэдэн гэрүүлийн талаар яриад байна да. Тэднэр чинь шүү дээ. Хэдийн төр засаг маань хулгайлагдсан ардуудаа өөр юм болгоод авчихвал нэмж хэрэгтэй юм байна шүү дээ. Тэр хулгайлаад авчихсан юмыг эргүүлээ, цуглуулад ард түмний гар дээр ирнэ гэдэгчтэй мэдэхгүй. Хэцүү л байхаад. Бүгдээрээ ажил хийж нэг орлого олно. Бизнес хийж орлого олно. Дахиад Монгол хүн болж төрсний орлого нэмэгдүүлж тэгээ болоод явчихна та. Энэ
Ирэх жилүүдэд байна шүү дээ, тий. Энэ баялагын сангаан аривжуулаад хідүүлээ Улаанбаатар хотод нэг юм уу хоёр өрөө байртай болж болно шүү дээ. Ийм хөөрхөн шүү дээ. Хүн нарны ихтэд алдсан гэдгийг хардаас явчихад ирээ. Эд сайхан цаг иршнэ.